За юу байцгаана манайхаа. Тэгээд Аригун подкаст маань эхэлж байна. Намайг авч гин үү? Биш авч гин үү? За. За тэгээд манай подкастын маань арт ингээд ийм гоё Аригун подкаст гэсэн ийм юу гэдэг вүлээ? Манайхаа LED sign хийж өгсөн гэрэл декоратынхаа хамт олонд баярлаа. Тэгээд манай дүүнер залхуурахгүй бол доор Instagram нь харагдана. Тэгээд ямар ч байсан амар гоё өнгө үзэмж нэмжинаа. Тэгээд одоо подкаст маань эхлэхээр яаж харагдах нь би ч бас одоо яг ямар харагдахыг мэдэхгүй. Гэтэ үнэхээр гоё харагдаж байгааг нь бол мэдэж байна. За тэгээд энд бас нэг ийм юу хэлээ тайлбарлаа явчих. Тэ энд бас ийм гоё юу лээ? Булангийн лед гинэ. Би бас хөдөөнийхөө манайхаа булангийн лед ийм гоё гэрэл декоратын маань бэлгэлсэн байгаа. Тэгээд баярлаа гэж хэлье. Тэгээд та бүхэн бас ийм гоё арийнхаа гэрэл декоратынхнаар шийдвүлээрээ. За. Тэгээд асуудал дээрээс энд одоо манай ивент итгэгч Мөнх Татал компани маань баннер байна. Тэгээд анхнаасаа манай подкасттай хамтран ажилласан байгаа. Гэснээс та юу чихэж урдна хийсэн бэ? Энэ манай энэ дүүнер нөгөө подкаст гэхээр заавал чихвч зүүн гэдэг ингээд баахан чихвч аваад ирсэн. Тэгээд би бол эсэргүүцдэг байгаа. Яагаад гэвэл зэрэгцэд суучаад чихвч зүүн гэхээр надад амар төвхтэй санагдаад халууцсан. Лээ энийг аваа. За манай энэ Мөнх Татал те одоо урд нь лого гоё цэвэрхэн харуулчих. Тэгээд за болж байна. Энэ манай хасаа ус авчир тавилаа. Тэгээд энэ супер глюкоз гэдэг юм ус байгаа. Тэгээд энэ маань бол эрч хүчний ус бас манай хамтран ажиллагч байгууллага байгаа. Тэгээд манай хасаа бол одоо энэ уснаас эрэхт нь баг 7-8-ыг уугаад байгаа. Тэгээд одоо амар эрч хүчтэй байгаа. Өнөөдөр чи хоноод өнөөдрийнхөө дугаарыг гоё яг баригдчихдаг биш. Рендер хийгээрээ, эдит хийгээрээ. Тэгээд эрч хүчний ус глюкозтой бас баярлаа гэж хэлье. За тэгээд дараагийн ивент итгэгч маань бол одоо манай 88 фильмстэй энэ ингээд датаны гоё ганц удаа тэгшин тавьчаарай гуйж байна. Энэ ингээд бүх бөөрөнхий болохоор байнга ингээд ийш тийшээ өнхрөөд манай план дээр ерөөсөө дандаа нэг юм ийшээ ч юм уу болцсон байгаа. Тэгээд хамгийн гол яг ширээн дээр ингээд хоёр талаар зочинтойгоо ингээд сууж байгаа микээ хөдлөхөөр энэ маань хөдлөхөөр ингээд жоохон дали болчиход идэв шүү манайхаа. Sorry тэгээд. За тэгээд өнөөдөр зочны хувцсыг бол манай Stardust брэнд буюу Gofa найз маань бэлгэлсэн байгаа. Тэгээ найзтай бас баярлалаа. Бас найзаа бас залуу хүн гэж боддог чинь баярлалаа. Lego Car Studio гэдэг студи маань одоо манай одоо студийг гоё харагдуулах үүднээс юм айгүй хөөрхөн Lego эвлүүлээд явуулсан байлээ. Тэгээ та бүхэн одоо доор гарч байгаа Instagram-наас Lego Car-ын одоо эвлүүлдэг тоглоомыг авах боломжтой. Одоо айгүй гоё декор болно шүү. Манайхаа Instagram-ыг оруулчаарэ. Манай эзэн мартчихад идэх юм хаяас. Тийм байна. Тэгээд өөр ивент итгэж байгаа лээ. За тэгээ манай зочны бэлэг бол хүрэгчэнд байгаа гэрлүг бууз маань байгаа. Тэгээд пастри бай Аригун тарт одоо кейк маань байгаа. Тэгээд бид хэд бол одоо ерөөхдөө зочноо хүлээж байна. Тэгээ манай дүүнер бол энэ арын юмнуудаа сайхан. За зочин ирлээ манайхаа. Сул руугаа. За манай Аригун подкастын маань шинэ дугаарын зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэнбаяр ах маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа хаа. За баярлалаа. Өрт чинь болон энэ подкастыг одоо байнга үздэг одоо үнэнч одоо дэмжигч дагагч үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. За хал зуух байхаа. Уна. За манай Gourmet гэдэг компани гоё пивнүүд өнөөдөр таныг ирнэ гэд бэлдсэн байгаа. Тийм. Тэгээд яриагаа хаа. За ямар ч бас та өөрөө хүссэнээ аваад уух боломжтой. Тэгээ пив уун гэвэл танд гоё класс авчирч өгнө шүү манай хөлт. Тийм. За яриагаа хаа нэг юмнаас эхлэх гэсэн. Самсараа гэж юу нэг байд юм уу? Та өөрөө яг юу гэж боддог вэ? Би одоо самсарааг бол байдаг гэж итгэдэг хүний нэг. Нөгөө там деважин тэгээд яг энэ хүлээлгийн самсараа гэдэг энэ зүйлүүдэд бол одоо итгэдэг. Бурхан буддын шашин гişүтдэг. Тэр тусмаа улааны ёсны энэ тарвлан гэд хийдий хан шав. За. Тийм тэгээд ер нь бол байдаг. Үүлийн үр нөгөө хойд төрөл гэдэг ч юм уу тийм зүйлд одоо итгэдэг нэг хүн байна. Самсарагийн талаар яг өмнө би зөндөө уншиж ирсэн л да.
Гэхдээ яг Мөрөөдлийн театрын Самсараа тэртех 2 зүрх гэдэг тоглолтыг би үзээд за яг л ийм л байдаг байх гэж бодсон. Тэгээ Самсараа гэдэг чинь за миний ойлгосноор бол хүл амьдрал хоёрын дунд байгаа заагийг хэлдэм байх гэж ойлгосон. Зөв ойлгож юу? Зөв. Одоо чи нөгөө хүмүүс чинь нөгөө нэг аваар осолд орох ч юм уу эсвэл нөгөө комд орох ч юм уу те нөгөө харвалт өгөх ч юм уу тэгээд нэг ухаангүй хөвтчихэд штэ. Тэр үед л бодол санаа оюун нь л тэнд байд юм болов гэж. Тэрийг л яриад байгаа. Тэгээд ер нь бол одоо тэр жүжигийг үзсэн чинь их айгүй тийм сонирхолтой газар байх шиг байлээ. Хамгийн одоо хэцүү онцгүй юм нь буцаад ингээд ирэхэд мартчихдаг нь жоохон хэцүү. Тэр харамсалтай тий. Тэр харамсалтай. Тэгтээ мэдрэмж үлддэг гэдэг байна. Тий, мэдрэмж далд ухамсарт тий. Тэгэхэд хэрвээ далд ухамсарт нь үлдээд хэрвээ тэн дээрээ самсараад байсан хүмүүстэйгээ хэрвээ таарж гэмээн буцаад санах юм шиг байна. Тий, санах гэж гэдэг юм уу тий. Мэдрэмжээрээ буцаж холбогддог юм шиг байна тий. Айгүй гоё тийм жүжиг болсон байлээ шахаа. Баяр үргээ бас саяхан дууссан баг тий. Тий, саяхан дууссан баярлалаа. Самсараа дахиад тавигдах уу? Одоо бид нар намар 8 сарын сүүлээр дахиад тоглоно. Тий. 8 сарын сүүлээр одоо дахиж энэ намар Самсараагаа тоглоно. Тэгээд 8 сард хотын тоглолт дуусчаа шууд 21 аймгаар. Аялын тоглолтоор харна да. Тэгээ яг Самсарааг үзсний дараа ингээд нэг юм хүн юм зоригтой ч юм шиг тий нэг утга учиртай ч юм шиг болчт юм байл шүү дээ. Та тарин одоо Самсараагаар юу үзүүлэхийг зорьсон бэ? Ер нь бол энэ Самсараа гэдэг жүжигээр үзэгчдэд болон өөрсдөө ч гэсэн бас ойлгож авч байгаа юм. Энэ зохиолыг уншаад тэгээд өмнө нь одоо боддгоо зүйлүүдийг чинь бид нар чинь өөрийнхөө биеэр дамжуулж үзэгчдэд нөгөө хэлэх гэсэн санаа те найруулагчийн тавилтаараа аяараа өөрсдийнхөө тоглолтоор гэдэг ч юм уу те. Тэгээд яг одоо юу гэдэг вэ? Цаг ирэхэд харамсах зүйл битгий олон байлгаасаа л гэж би хувьдаа дүрийнхаа зүгээс тэгж л үзэгчдэд хэлхийг зорддог. Яг зөв. Тэгээ дээрээс нь бас юм зориггүй яваад байж бас болохгүй шүү тий. Хүн энэ дэлхийд төрсөн бол заавал ямар нэг юмны төлөө байх ёстой гэдэг тийм зүйлийг бас айгүй гоё харуулж илээ тий. Бас одоо залуусын яг хайр дурлалаас гадна тийч чинь бас сайн муу янз бүрийн хүмүүс тэр самсараад байгаад нь шүү дээ. Тий. Гэтэ тэр муу хүн заавал одоо муу тийшээ ч юм уу магадгүй өөхөх ёсгүй юм байл шүү дээ бас тий. Тэр чинь ингээл ховь төрг нь яаж чинь буцаад ирэх юм уу тий. Магадгүй тэр муу хүн буцаад дэлхий рүүгээ одоо буцаад биендээ ирлээ гэхэд арай өөрөөр амьдрах ч юм уу тий. Тийм баваз. Зарим нь бүр дордчих юм шиг санагдчихсэн тий. Манайхан бас би бол дотроо ингэж боддог байхгүй юу. Чи бас энийг анзаарсан уу? Үзэхэд үзмэрч амар сайн хүн баваз. Ерөнхийлөгч амар муу хүн баваз. Тэр их эсрэгэр байхгүй. Үзмэрч нь 6 сар комд байгааз. Өөрөө хэлдэг үсттэй. 50-аас хойш энэ юу тарьсан? Тэрийнхээ үйл үүрийг эдэлнэ гээд өөрөө комд байгаад байгаа байхгүй. Тий. Ерөнхийлөгч болохоор доош амьдрчиж байгаас. Тий. Тэгэхээр чинь тэрийг бас бодож үзсэн аа сайн уу? Сайн тэр хоёрыг би бол ингээ бүр шокерсэн шүү дээ. Эсрэгээр нь хоёр өөр тийшээ явуулаа хичээлээ тий. Тий. Тэгээд нөгөө нэг жүжигийн дараа нөгөө мегмар нарах би нөгөө нээлтээр нь үтсэн. Урилгаар үтсэн. Тэгээд жүжигийн дараа нь мегмар нарах тайзан дээр гаргасан гоё үг гэлжсэн. Би бас энэ самсараад байсан юм аа. Азар би доошоо явсаа гэж. Тэр бол бас янзын гоё юм тий. Ногоон гэрласаад би доошоо явсан юм аа гэдэг. Тэр тайзны тэр лифтийн тэрийг яаж тийм гоё хийсэн юм бэ? Ойртохоор тэгж асч усаад тэр бас продакшн яваадах шиг үлээ. Тий. Энэ удаагийн бас энэ тайз тэгээд найруулар эднэр бол одоо манай бас л энэ театрын урлагт бас л том төлөөлөл шүү дээ манай парахч. Найруулсан. Зураач манай Магнагийн хувьд бол бас л том төлөөлөгч. Энэ зураачийн тайзны зураачийн хувьд. Тэгэл энэ хоёртойгоо бол одоо ажилласан. Энэ жүжигэн дээр ерөөсөө энэ хоёртой л одоо ажиллахгүй бол ерөөсөө нэг л юм нэг сэтгэл нэг 100% биш байгаад байсан байхгүй. Тэгээд шагаахт хоёр чин дээрээс нь бас парахтай ажиллаж исэн тий. Одоо нэг драмын театрын хоёр бүтээгдэхүүн яваад шүү дээ. Тэгээд гурвчин драмын театрт байж байхдаа ах トゥгурав гэдэг бүр тийм юутай байсан шүү дээ. 3 хоржилоо гэдэг. Том ахан парахтай дундх нь би тэгээ баган шагаа авахгүй юу.
Манай Парах бас аюу гоё юм тий. Би шүү дээ. Парахын даатгалыг би аюух олон жил хийж ийсэ. Тэгээ би байнга драм дээр очиж Парахтай уулздаг. Ороод ирэхээр л ахын дөө яасан морьтой энэ тарганы мах гарах гэж нийт яваа гэж ерөөсөө ингээл нөгөө даатгалаа марттал юм ярьж суудаг гэсэн. Яриа суухад бас одоо юу гэдгийг бол цэнэглэгддэг гэдгийг бол би яг үнэндээ бол Парахаас бас мэдэрдэг шүү. Хүн юм яриад ингээд цэнэг өгөөд тий. Тэгээд юм нөгөө ингэчүүл яадгийн гэсэн бодол маань өөр болоод гэдэг чинь. Айгуу тийм өөрөө тийм ирч хүчтэй тий. Тэгээд бас самсараагаас тэр нэг урт ор биш үү? Орл юм да тий. Ор үстэй тэр. Тэр мэрийг бас амар зөвүүн тийм авангардцдгсэн биз тий. Салиудаар далийг нөгөө нэг цаг маг урсдаг шиг л нэг юм зураач манаас нэг тийм санаа гараад байгаа байхгүй. Им нэг хүн нэг юм нэг хэмжээнийг алдагдсан нэг байгаад байдаг шүү дээ. Ерөөсө тэрийг гаргах гэж л хичээсэн байхгүй. Жижигор томор хоёроор л. Тэгээ тэн дээрээ бүгдээ нэг өөр газар байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ заавал юмны хэмжээ алдагдсан байх ёстой гэдэг байгаа байхгүй. Тэгээ нэрээ бас яг наадах ч бас яг зүг юм биш үү. Хизээч тэр одоо энэ их дэлхийд бол харах боломжгүй юм байлээ шүү дээ хэмжээ юм бол тий. Тийм за. Тэгээ лифтэнд тэгснээ нөгөө коноп байхгүй тий. Тэр лифт онгоох юм бол хин нэгэн заавал явах хэрэгтэй тий. За самсаарагийн хувьд бол юм байна. За бидний мэдих жүжигчин Эрхэн Баяр гэдэг хүн одоо кино продюсерлсан сурагтай. За би танаас тэрий ч юмур асуух гээд. Тийм тэгээд ямар кино продюсерлж байгаа. Тэгээд хизээнээс юу нэг продюсерийн ажил эхэлвэ. Анхны кино юу? Тий. Этгээд кино чинь бас ер нь оролцоотой. Баатара би мандаа бид гур бас ингэ санаачилж хийсэн байхгүй. Тэр үед бол би зүгээр санаачилсан л төдий. Тэгээд этгээд киногоо ингэ хийсэн. Яг одоо энэ болохоор за продюсер гэхээр одоо арайч биш юм уу да. За мэдэхгүй би бол яг үндэ ахна. Ер нь бол одоо энийг бас өөрөө санаачилж ер нь нэг юм нэг уран бүтээлийг дотор байгаа энэ мэдрэмжийг нэг уран бүтээл болгох юмсан гэсэн бодол нэг 2-3 жил бол яваал байсан. Тэгээд тэр бодлыг маань харин яг ингэж ил гаргаж бодитоо ингэж нүдэнд харагдаж гарт баригдтал одоо хийлгэж одоо ингэж урам зориг өгсөн хүн бол ерөөсөө манай Мега гэд найз баг. Бүх мөнгөний шийдсэн. За. Тэгэхээр та тэр хойноос нь хөөцөлдөж явсан хүн болохоор та ч продюсер нь л биш үү? Гэсэн үг үү тий. Тийм шүү дээ. Тий, тэгээд манай энэ кино багийн хамт олон байна. Дандаа миний найз нар дүүнэр байгаа. Тэгээд Эрхмэгийнхаа одоо анх удныхаа энэ продюсерийн юун дээр бид орно гэд. Тэгээ би энэ киноны монтажийг ингээ үзээ явж байхдаа ер нь ерөөсө хинч байсан лого өдрийн би хамгийн урд нь оруулъя гэд. Тэгээ хамтын бүтээл гэх гээд байгаа байхгүй. Тэгвэл ард нь ингээл нэг жишээ нь үс засдаг. Манай мейкапынх нь ингээл ард нь ингээл лого өдөр нь гараад идэв шүү дээ. Тэгэхгүйгээр ерөөсө бүгдийг аваач урд нь та. Бас өрмөц. Яа юу гэхлээр энэ бол энэ уран бүтээл хамтарч хийсэн. Гэсэн нэг тим юм өгөх гээд. Энэ миний л пост кредит гараад эхлэхээр чи хүмүүс угаасаа босоод явцгаачдээ шүү дээ. Тэгэхээр нэг уран бүтээлчдийг бол төдийлөн харддаг байх гэж бодож байна. Та харин яг гоё сэтгэл твсэд бас харуулъя гэж шийдсэн юм байна шүү дээ, тий. Урд нь. За Галбанга гэдэг кино юу? Тий. Галбанга гэдэг кино. Гүрэн ахын маань зохиол. За. Гүрэн ах энэ зохиолыг 24 оны 6 сараас хойш бид уулзалтаа л яваад байсан. Ах маань одоо тэгэл 8 сараас заах нь одоо бичиж эхэллээ шүү гээл. Тэгэл бичээл уулзаагүй хүн байхгүй яах нь мөнгө хайгаад одоо юу гэдэг те ерөөсөө очоогүй хилээ хөрөх газар хэлж юу гэдэг хөлөө хөрөх газар гэдэг шиг олон уулзсан. Олон хаалга мөргүүлсэн ингээл тэгэл сайхан зохиолоо ямар ч хийсэн эхлээл би чинь бэлэн болгоод авчий гээл тэгэл энэ зохиолыг тэгэл 11 сар 12 сар гэж зургандаа ороод тэгээ сая 2 сард нэг нөхөөс үлдэгдэл зургуудаа засаан зархаар авал. Одоо гүрэн ахтай уулзаалтаа ингээл явсан гэж штэ. Тэгэхээр зохиолд нь таны санаанууд байгаа гэсэн үг. Ах нь анх манай нэг найз төрхөд ажилладаг байхгүй. Тэгээ бит хоёр ингээд
ойр дуулцсангуудаа миний хөшөө жоохон суух юм ярьж сууя гэж жоохон альжаал тайлгээд ганц хоёр пив уугаад тэгээд суухгүй. Тэгээл ярьж исэн чинь тэр найз маань надад хэлдэг байхгүй төрхийн юмч. Одоо ер нь энэ хүүхэд гаргах энэ залуучууд амар их дургу болцсон байна. Яагаад гэсэн чи ер нь мэдэхгүй. Их л дургу болцсон. Яагаад одоо дургу гэдгийг мэдэхгүй. Зүгээр л юм нэг ганц би өөрөөрөө байх гэдэг ч юм уу те эсвэл хоёулахнаа амьдрах ч гэдэг юм уу. Нэг гэтэл нөгөө тал нь болохоор хөөх юм хүүхэдгүй мөртлөө хүүхэдтэй болох тийм хүсэл мөрөөдөл амар их. Тийм бас залуучууд байна. Гэдэг аахгүй. Тэгээ тиймэрхүү юм ярьж байгангууд одоо юу гэдэг энийг ингээ ярьчаар нөгөө шар гэгээ гэж бас битгий юу ягаараа. Тэрнээс хуулсан ч гэдэг юм уу биш. Тусдаа хоёр өөр философи хоёр явж байгаа байхгүй. Тэгээ гүрээ ахта би зүгээр энэ санааг л хэлсэн. Тэгээ энэ одоо би тэгээд гэхдээ би өмнө нь бас гүрээ ахаас сэрэмжилж асуусан л та. Та өмнө нь хийсэн таны зохиолыг бичсэн шар гэгээ гэдэг кинотаа чинь бас адилхан болох гээд байна уу? Тэ? Яг энэ зүгээр нэг имзэглэл тухайн үеийнх одоо шар гэгээ гэхэд Монголын одоо хүүхэд өргөж явах ёс гэдэг ч юм уу те тийм нэг ёсны тухай зан үйлийн тухай гэдэг ч юм уу тийм кино байхгүй. Энэ болохоор яг одоо залуучуудад тэр тусмаа залуу асуудад өгж байгаа юм бас мессеж байхгүй. Үр хүүхэд өсгөх талаар. Шар гэгээ чинь тэгээд бас нэг үүлийн үрийн талаар тийм үүлийн үрийн талаар. Тий. Энэ болохоор яг л залуучуудаа хүүхэд өсгөх ёс гэдэг ч юм уу те. Тэгэхээр хоёр өөр философи болоод салчиж байгаа. Тэгээд ах нь асуусан байхгүй. Тэгээд тэгсэн чи үгүй өөр кино. Одоо үйл явдал орчин үед нь уучлаарай хэлж болох юмаа хэлээрэй хаа заяа. Би бас асуугаад идэв шүү. Юу шүү дээ орчин үе. Тий орчин үе. Тэгээ аавын дурсамж гарна. Аавын дурсамж. За. Ерөөс орчин үе дээр болж байгаа л үйл явдал. Тий. За яад галбинга гэж нэрлсэн юм бэ? Энэ нөгөө домгийн шугуул юм байна. Үлгэрийн шугуул юм байна. Галбинга гэдэг. Тийм сайхан 5 одоо өнгөний цогцолгоотой. Тэгээд бүрэн бүтэн аз жаргал дүүрэн одоо тийм бэлэгдэл. Монгол үгүй. Монгол. Галбин гэдэг одоо тэр шувууны нэр нь юм бэ. Тийм үү. Тэгээд өндөг нь одоо ингээ хагарах төхөө дэлдэхээ гарах гээд ирэнгүүт өөрөө гоё уянгалах хоолоогоор ингэж одоо хүнээр бол дуулна гэдэг ч юм уу тий. Дуулж хүүхдээ гаргадаг гэдэг ч юм. Тийм бэлэгдэл. За энэ киноны одоо энэ киног та хүмүүс ч нэг киног ингээл хүнд зориулдаг гэдэг ч юм уу тийм бас бодож хийдэм билээ шүү дээ зарим хүмүүс. Та энэ киног одоо ямар нэг зүйлд зориулж энэ киног хийх гэсэн санаа гарсан уу? Ер нь эсвэл зүгээр л кино хийж үзье гэж бодсон уу? Кинонд нэг үндсэн амин сүнс байдаг шүү дээ. Нэг зориг. Ийм байхгүй юу? Ах нь одоо анх удаа өөрийнхөө хамаар танай подкастт одоо хэлье. Би бол одоо дардан яваагүй миний амьдрал. Ах нь салсан нийлсэн амьдрал байгаа. Тэгвэл энэ бол бүгд л яг үндэ хэлэхэд би надаас л болсон. Би бол хэзээч эмэгтэй хүнийг эсвэл одоо юу гэдгийг хамт нэг гэрт амьдарч исэн эмэгтэй хүн тухайн цаг үедээ ихнэр хань гэд явж исэн эмэгтэй хүнийг бол би эзэж муу хэлэхгүй. Яагаад гэвэл энэ бол зөвхөн надаас л болсон асуудал. Миний буруугаас. Тэгэхээр энэ бурууг бол би хүлээдэг. Нэг хоёрт нь одоо миний амьдрал яг энэ галбин гэдэг энэ шуу шиг байна. Бүх юм бүрэн бүтэн энэ амьдралыг ингэж эвлүүлж нийлүүлж. Тэгэхээр яг нөгөө ярихад энэ амьдралдаа болон одоо хандаа зориулж л хийж байгаа. За. Яа. Би яг наад үг чинь л хэлүүлмээр байсан. Тэнийг би одоо Монголын хамгийн өндөр эрэлттэй жүжигчин мөнгө бодож л энэ киног хий гэж санаа гаргаагүй л ах гэж би бодож исэн бохоо. Тийм учраас ямар ч байсан манай подкастараас анх удаа хийсэнд баярлалаа. Ямар ч байсан эзэнтэй л кино байна. Тий. Тэгээд хоёрт нь болохоор би IPTV-д бас өгмөргөөсөн. Энэ киног.
яг мөнгөө бодоод хүмүүс бол санал тавьж л байсан. Шууд IPTV дэг. IPTV-ийн муянгийн драм гэдэг ч юм уу те их үзэлт өндөртэй гэдэг ч юм уу. Тэгэхээр үгүй ээ. Би заавал кинонд нэн. Яг гэвэл энэ кино театруудаар одоо 5 сарын 7-ны өдөр кино театрт нээж байгаа тэр нээлт маань миний амьдралд гайхалтай дурсамж болоо үлдэх байхгүй. Түүнээс биш тэдэнд төгрөг олсон гэж мөнгө нь тэр тухайн үед миний амьдралд дурсамж болоо үлдэхгүй. Тэгэхээр би одоо юу гэдгийг хавар цагаар, тарчигхан цагаар кино тэр тусмаа кино театрт ингэж нээж байгаа хүн үзгүү гэл олон л хүн яаж. Тийм болохоор би бас энэ тал дээр бас юутай л байгаа. Бэлтгэлтэй л байгаа. А мэдээж одоо юу гэдгийг энэ дээр бас санхүү бас яригдж байгаа учраас би зүгээр амиа авна гэж ярьдэн шүү дээ тий. Амиа барина гэдэг шиг тийм л зорилго тавьсан. За тэгэхээр би бол таны одоо энэ киног хамгийн түрүүнд их нэртэйгээ үзнэ. За баярлалаа. Гоё кино болсон байх гэдэгт итгэж байна. Гүрээ ах одоо зохиолыг нь бичсэн гэдэг бол над нэгдүгээрт маш том одоо үзэх юм сэтэл төрүүлж байна. Хоёрдугаарт те бас энэ чинь залуу гэр бүл энэ төр гарах юм шиг байна шүү дээ. Тэгэхээр би өөрөө бас залуу гэр бүл тэгэхээр миний амьдралд магадгүй энэ киноноос нэг юм аваад гарах тийм юм байгаа бах гэж найдаж байна. Гэхдээ би яг хоо сая хэлэхээр л яг үүндээ нэг айц төрдөг юм байна. Одоо гоё кино болсон гэдэгт итгэлтэй байна гэж одоо хэлж байгаа шүү дээ тий. Одоо юу гэдгийг итгэлийг нь алдчихгүй гэдэг ч юм уу. Хамгийн түрүүнд тийм л нөгөө айдас л орж ирж байгаа юм л да надад. Тийм болохоор одоо юу гэдгийг подкаст үзээ сууж байгаа чинь би бас энийг бас нээлтэн дээр бас хэлээч гэж бодож байгаа. Юу гэхээр энэ киночууд маань, жүжигчид маань, уран бүтээлчд маань ер нь хамгийн түрүүнд ганцхан удаа гэх юм одоо юу гэх юм. Дүн тавихаасаа илүүтэйгээр дүн тавихаасаа урьдж зүгээр Эрхэн баярын нэг санаачилсан, продюсерсэн киног маань нэг үзээсэй л гэж хүсэж байна. Түүнээс гараад муу кино болсон байна, сайн кино болсон байна гэж нэг шүүлтүүд үүдэг шүү дээ. Тийм шүүлтүүд хийгээсэй л гэж хүсэж байгаа. Окей. Тэгтээ энэ анхны уран бүтээл дээр байхгүй. За ер нь бол одоо Эрхэм ах цаашид продюсераар явах уу? Би ч одоо нөгөө өөрөө нөгөө хамтлагтаа нөгөө мөрөөдлийн театртаа тэгээд нөгөө тайзны юм баггүй. Тийм. Бид идчихэ. Тийм болохоор яг мөрөөдлийн театрынхаа одоо уран бүтээлийг хариуцдаг, мөрөөдлийн театрынхаа одоо цаашдын одоо бас боловсон хүчин гэдэг ч юм уу те. Ер нь бол эндээ театрынхаа тайзныхаа юун дээр бол одоо яг үндэ продюсер юм бэлээ шүү дээ. Продюсер хийгээд одоо ингэ яваад байгаа байхгүй. Дэлгэц болон энэ киноны одоо энэ урлагч би ч одоо юу гэдгийг яг нэг үг ярихад өөрөө зүгээр тоглодог л болохоос биш. Яг продюсерийн хувьд бол зүгээр нэг муу жарахаа байгаа байхгүй юу? Чапак байгаа байхгүй юу? Тэгэхээр яг үндэ ах нь бол мэдэхгүй байна. Яг хөө тэгтээ санаанууд бол байгаа. Байх л да гэж хэлэхээр бүр ийм санаа. Ийм одоо ажил одоо эхлэх гэж гэсэн явж байгаа. Тэгэд одоохондоо ингэж тийм тий. За би одоо бас нэг юм гайхаж явах те. Эрхэм ахын одоо жүжигчин гэдгээр нь би бол илүү мэдэн штэ. Одоо тоглосон кинонууд тэр ингээл альч насны үтэл ихнэр нөхөр болцсон явж явах юм. Найруулагч чи яг таныг ямар ч хүнтэй тохирно гэж хардсан юм бах та. Нийт гэдэг. Би ер нь ихэвчлэн нэг уран бүтээлүүдийнхаа ингээд юг үзээд янгууд тайзан дээр заяа. Тайзан дээр нэг тийм нэг юм дурлал залууч байдаг юм уу? Ийм нөгөө сайн дүр өгчээд байдгийг. Тайзан дээр. Дэлгэц кинон дээр болохоор ийм эсрэг талын дүр дандаа өгчээд байдгийг. Нэг бол нууц амраг. Тэг нэг бол нууц амраг мамраг ч юм уу. Дандаа ер нь нэг ийм эсрэг талын дүрүүд. Эсвэл нэг иркет ч юм уу те маф цав ч юм уу. Эсвэл сайн нь нөгөө цагдаа мартаа ч гэдэг юм уу те цэрэг айрамч гэдэг юм уу. Тийм болчоод байдгийг. Ер нь ингээд харж яхад юу юм бэлгээ. За түрүүнийхээ эхнийхээ дуусгачаа. За ямар ч төрлийн одоо ямар ч насны эмэгтэйтэй тоглох гэж ерөөсөө тийм ах юм шиг ерөөсөө харагддаг. Жишээлбэл та түрүү этгээдийг ирсэн шүү дээ. Этгээдтэй сэлэнгээтэй ингээд дүүэлж байгаа шүү дээ. Та хоёр бол яг л найз залуу найз одоо эхнэр нөхөр хоёр шиг л харагдаж ийсэн. Ер нь өөр ямар ч жүжигчтэй байсан гэсэн нэг ингээд юу яадгүй маа. Яагаад чи ингээд контраст алдгүй гэж. Тийм уусч тий яг хоёулаа яг л энэ хоёр яг л эхнэр нөхөр байна да гэж харагддаг. Тэр бас би бас нөгөө жүжигчин нөгөө шагаах хэлж ийсэн манай Эрхмээ
ямар ч дүрд наадаг. Би бол Эрхмигийн фэн гэж хэлж ирсэн байхгүй. Тэгээд нэрэл тийм байлээ. Ер нь бол ямар ч дүрийг наадаг. Тэгээд би таны одоо тоглосон кинонуудыг ингээд үзэхэр та нэрээ бараг бүтээгээгүй дүрээ бол байхгүй юм билээ шүү дээ. Түүхэн, Манж, за одоо юу гэдгийг те одоо юу байтаг богд гэдэг ч юм уу те ингээд ерөөсөө бүхэл дүр те тайзан дээр гараад ирэнгүүтээ хүүхэдч болж байгаа шиг те. За тэгээ мафийн дүр бол бас найгаалцсан баха те. Мафийн ер нь нэг жоох эргэтэр дүр бол нэлээд олон байгаа те. Нөөр үлс авахулаа. Тий нөөр үлс одоо сүлд Эрдэнэсийн хаалт те. Танд одоо тэгээд энэ олон дүрүүдээс ер нь хамгийн таны одоо бүтээх туртай дүр ер нь аль нь вэ? Бас дургу дүр. Би нөгөө эн чинь нөгөө нэг жүжигчин гэдэг нөгөө миний ажил байхгүй юу? Тэгээ би ажлаа амар сайн хийхийг л хичээдэг. Нэг ямар нэгэн асуудал гарахгүй юм шиг те ямар нэгэн асуудал байхгүй юм шиг тэгээд энэ ажлыг чи онцлог нь өөрөө бас нөгөө олонний нүдэн дээр хийгдэх ажил байхгүй юу? Тийм болохоор энийг бол би одоо юу гэдгийг ажил гэж л бодож хардаг. Нэг хоёрт нь болохоор манай цэргийн хүн байсан байхгүй юу? Айрам цэргийн хүн. Тийм болохоор одоо юу гэдгийг мөрдөстөө тоглосон дүрүүдэд их ийм татна гэх юм уу? Тий. Одоо байтаг богд тэгээд нөгөө өмнөдийг зорих зам гээл хоёулаа хилийн зэргийн албаных. Тий. Тэгэл одоо энэ онцгой байдлын нөгөө халуун бороо гээл одоо сүүлд гарч байгаа. Онцгой байдлын кинонд чинь би хоёуланд нь тоглосон байлээ. Хайрлаагүй ам. Тий. Тэгээд энэ халуун бороогийн хоёуланд нь. Тэгээ хилийн зэргийн албаныхыг болохоор одоо тэр нөгөө манай фантастикийн нөгөө байтаг богд. Тэгээд дараагийнх нь нэг орчин цагийн 2000 юуны энэ өмнөдийг зорих зам гэдэг. Тийм болохоор энэ мөрдөстөө энэ юунуудад л илүү дуртай. Тийм. Гэж л бодож байна одоо. За тэгвэл нөгөө асуулт нь болохоор тоглохоос татгалздаг дүр. Эротик киног тооцохгүй шах. Тооцохгүй. Манайхан айгүй амархан арилчаад идэг болчихдог. Би одоо за өмнө нь бол өстой юу гэдгийг хамаагүй л одоо ийм тоглодог. Одоо хамаагүй л одоо хэрвээ санал тавиал одоо хамаагүй л тоглож гээд шүү дээ. Тэнгүүт одоо юу гэдгийг нэг юм нэг нас явна гэж хэлэх юм уу? Эсвэл одоо хүүхдүүдтэй гэх юм уу? Эсвэл ухаан суусан гэх юм уу? Тэрийг бол яг мэдэхгүй байна. Тийм болохоор одоо юу гэдгийг хэрвээ татгалзах ийм юу байвал одоо юу гэдгийг гаж донтон ч юм уу те нэг эсвэл нөгөө трансгендер эсвэл гей гэдэг ч юм уу тийм юмнуудаас одоо бол татгалзах байгаа. Нас яваад гэсэн үг. Мэдээгүй одоо юу та би одоо таны насыг бас би мэднэ л дээ. Би ихтэй таныг 70-аад он моных л гэж бодож ирсэн. Таа ч бас одоо шулуух хэлэхэд айгүй овртой шүү дээ. Тийм шүү дээ, харин тийм шүү дээ. Тэгсэн чинь таа ч бас 80-аад оноо бас жоохон тий? Би чи 82 оны нохоо шүү дээ. Тий. Одоо 43-тай. Тий, тэгэхээр чин та ер нь овртой л болохоос би ч амар хөвшин сарайтай шүү дээ. Харин тий. 10 жил байж хахад зөө юу. Манай монтажны зургийг харчаад энэ танаа дадлагын багш үг гэдэг шүү дээ. Намайг. Харин тий. Тэгээ тэгсэн мөртлөө ингээд өмнөх кинонуудыг ингээд кинонууд чи хараадах та бас яг хэвээрэл байгаа даа байхгүй ингээд анзаараад тахаар яг адилхан ингээд тэгээ би таныг за Эрхмээ ах ч бол нэг 70-аад оны ихэнх үеийн хүн багтаа л гэж бодож ирсэн чинь 80-аад оны бүр нилээл залуудаа л орох. Би нөгөө Бенджамин Франклин гэдэг шиг тэгж одоо өөрийгөө бас жоохон зоригжуулдаг байхгүй юу. Одоо би ингээд манай үеийнхэн ч нөө 50% нас мас хүрэнгууд жоохон ингээд нэг овор хийгээл ирнэ шүү. Би бол яг энэгээр байж байна. Яг энэгээр байх юм билээ. Энэ царайгаа бас олон жил барьж байна тийм барьж байгаа байхгүй яг үнэ. Тэгэд нөгөө нэг та нөгөө хошин шогийн одоо урлагийн театр дээр ингээд хүүхд мөхт болж исэн шүү дээ. Тэр дүрийг чинь ингээд бүр мартцсан байсан чинь сүүлд нөгөө хэрмэлж өвччтэр тэр нөгөө төгсгөлийн хэсэг дээр яг гарч ижлээ. Яг нэг тэр үеийг санаанд оруултал тийм өөр тэр нөгөө амар нөгөө ноён байсан шүү дээ. Тэгж бас тэр дүр бас аюу гоё дүр байсан. Тэр кино бас хөөрхөн кино тий. Тий, хэрмэлж жүжигчд тий. Тий, яг тэр цаг үеийн нийтмийн кино гэх юм бол баг нөгөө юунаас өөр байхгүй шүү дээ. Зэрэг нэмэх өмнөөс өөр байхгүй шүү. Тий, тэгэхэд манай бас нөгөө юуныхан
Тэр хэд ч юу гэдэг продакшн. Одоо энэ даагийнхан гэх юм. Энэ даагийнхан юм да. Тий. Гэж байгаа. Тий. Тэдний чиг бүүнд нэгээд байгаа шүү дээ. Тий. Тэр чинь жижигэ цогтоо гэж мохтоо тусдаа. Баясаа зоргоог тусдаа, тагтаа тусдаа. Нийлхээрээ энэ даа болчтой. Тий. Тэднийхэн бол айгүй гоё зөрөгтэй байсан. Тэн дээр таны бүтээсэн дүраас гоё хийсэн шүү. Баярлалаа. За. Их майхавд ер нь тайзан дээр дүр бүтээх нь илүү гоё төд дэлгэцийн бүтээл илүү арай гоё идэггүй. Ягаад гэвэл таних тэр яг юм энэ арай олон гэхээргүй юм амар яг л адилхан юм баланстай байгаа байхгүй. Хуучин драмын театр тэгээ хошуу урлаг одоо шоу драм гэл тий. Нөгөө алдартай нөгөө Леонардо Ди Каприо шүү дээ. Тэгээд өөрч одоо зөндөө жүжигчид би ер нь. Кинон тоглоол ингээд дэлхийн өнцөг болон бүрээр явчихдаг юм ба шүү дээ. Тэд нар чи ер нь. Тэгэл тэр кино зураг дуусаад дараагийнх руугаа ингээл тий. Тэгэж ер нь явж байгаад одоо юу гэх юм за мэрэгжлийн хуваар шүү. Мэрэгжлийнхэн хувьд одоо жоохон мэдрэмжээ алдаж эхэлдэг юм гинэ. Өөрөөсөө. Тэгэнгүүт тэр алдаад байгаа мэрэгжлээ эргүүлж юу мэдрэмжээ эргүүлж барих ч юм уу эсвэл дахиад нөгөө дасгал хийх гэдэг шүү дээ тий. Тэрийг ингэж юу яхин тулд тайзан дээр очиж тоглолцдог гэж. Тэгэхээр нөгөө амьд гэдэг чи ерөөсөө тэгэл алдах ирэхгүй. Тий алдах ирэхгүй. Тэгэл бүх юм энэ нөгөө анхаарлын өндөр түвшинд. Яг ингээд бөмбөг хаах гэж байгаа юм батар шиг л ингээд байж идэг. Эндээс юу хэлж чинь яаж ин гээл те. Тэгэж нөгөө дасгалт хийж өөрийгөө нөгөө тайзан дээр цэнгэлж аваад тэгээд очиад алчдаг гэдэг байгаа байхгүй. Наач бас яа гоё юу. Тийм болохоор би болохоор яг л одоо энэний юугаар л явдаг. Түнс тэрэнд нь ингээл тоглоод байх юм биш. Хамгийн ойрын жишээ юу л одоо маань Сергей Безруковч байгаа шүү дээ. Өөрөө тайзны юм. Тийм шүү дээ. Тэгэл тайзан дээр л ингэж цэнгэлж өөрийгөө ингэж авчаал. Тэгэл кино руугаа гэж. Та ер нь Сергей Безруковын фэн үү? Фэн. Миний одоо хамгийн дуртай жүжигч юм. Тийм. Би Орос кинонууд айгүй үздэг. Би ч гэсэн. Хүмүүс наваа нэг зарим нэг кино асуухаар мэдэхгүй байна гэдэг айгүй шүүмжтэй хандж илээ. Тэгээд нөгөө хүмүүний киноны бас нэг сонирхол бас байдیں۔ Уг нь бол байдیں۔ Яг би бол Безруковын айгүй улаан том фэн. Би ч гэсэн. Яг театр талаасаа ч тэр амар шүү. Театр жүжигчин талаасаа. Тийм. Тэгээд одоо Холливуудаас ивэл Дензел хоёр л байна да. Та Дензел шиг таньдаг юм тий. Энэ хоёр л байна. Ер нь одоо харж явдаг. Жүжигчин хүмүүс чинь гэхдээ одоо ингээд тодорхой хэмжээний Монголоос ч юм уу гадаадаас ч юм уу нэг инспайр авдаг, үлгэр дуурайл болдог, магадгүй би тэр жүжигчин шиг болох юмсаа гэдэг тийм хүмүүс байдаг штэ. Таны хувьд бол би ч амар азтай штэ энэ дэр. Ахын стан үнэхээр азтай. Намайг сургуулаад дөнгөж төгсөөд улсын драмын эрдмийн театрт ороход чи хин байсан гэж бодно. Хамгийн томоос нь одоо ингээл эхлэе л та. Гом сүрэнгуй, ган төмөргуй, жамсран явгуй, тэ одоо цэрэн давгуй, цолмон баатаргуй. За ингээд юу яасан уучлаар дандаа луугурууд. Тэгэл тэрнээс чин доошо алтан үлзийгуй, дамдангуй гэл тэ. Тэгэл доошлонгууд хасарж байгаа ахын ингээл үе ингээл. Одоогийн амар өдөн шүү дээ. Одоо хамгийн доотлолт нь хин байсан гэж. Одоо манай Амгаланбаатар ах, Болд Эрдэнэ, Наранбаатар эдэр чи. Хамгийн доотлолт нь. Тэг яхан нөгөө сая ирчүүдийг л ярьлаа шүү. Тэгэл эмхтэй гэхээр минд баяргаа, сувдгаа гэл одоо ингээд эхэлж байгаа байхгүй. Тэр хүмүүсийн чинь хажууд. Тэр хүмүүстэй хамт тайзан дээр ингээд явсандаа би үнэхээр хацтай гэж. Тэндээс л ахын одоо юм жүжигчний яаж ингэж тоглох ёстой, яаж хандах ёстой, тайзан дээр ингэх ёстой ингээд тэдрийг л би идеал болгож явдаг. Тэгээ яг хажууд минь миний хамтрагч маань одоо байсан алтан шигаа. Тийм болохоор бит хоёр чинь бас л яг нэг нүг ярих театрын л одоо юутал хоёр гэхгүй школтой. Тий, школтой тайзан. Нэрэл хамгийн шидэврүүд нь байсан юм шүү тий. Тийм байгаа. Одоо тэгээд баг сая таны хэлсэн хүмүүсээс баг тал нь байхгүй шүү тий. Тэр яг тэр олон хүмүүсээс бол ингээд суралцж ийн гэдэг чинь бол угаасаа тэр хүмүүсийн хажууд байгаа ямар хүн муу жижиг юм болох юм бэ тийм биз дээ тий.
Тэгээ би ч маш азтай манай өвөөгийн аав нь Монгол улсын гавьяа жүжигчин Шарвдоо гэж нөгөө энэ театрын чинь орчин цагийн театрыг бас үүсгэн байгуулсан юм байна. Тий. За. Хааш тэгэхээр ер нь бол урлагийн л цустай хүн биш тий. Тэгээ цустай гэл тий. Тэгээ таныг бас драмын театрт авахт чинь найруулагч Баатар найруулагч гоё байсан баг тий бас. Тэгэл юу байх. Манай Баатар найруулагч байна, Мөнхөө өгш байна. Тий. Бүгд л. Баатар найруулагчийг ерөөхдөө хамгийн их нахаалны хүн байсан гэж ярьдаг мөртлөө бас нөгөө талдаа хамгийн мундаг нь байсан. Театр талдаа бол хамгийн амар зөөлхөн шүү дээ. Зөөлхөн юу тийм үү? Амар зөөлхнийг таалаад байгаа хэлж явах шиг юм да. Би чи яг л хажууд нь л байсан. Тэр тусмаа намайг хажуудаа байлгах туртай байсан. Юм бол хажууд нь энэ цуг байл. Тэгэл ерөөсөө одоо нөгөө нэг хуурай дүү шиг нь баг хүүхд шиг л байсан баг тий. За кино урлаг руу ах яг хизээ орсон бай. Би яг таны яг ямар киноноос эхэлснийг бол мэдэхгүй байна. Гэтэ надад нэг сандаг юм байдیں۔ Та бол одоогийнхоос бол хамаагүй залуу байсан. Манай өвөөтэй нэг кино тоглож ирсэн санагдаад идэв. Та бол тэгэхэд айгүй залуухан байсан. Тийм бол одоо мэдчих шүү дээ. Тийм үү? Анхны дөрүүдийн нэг байсан болоо да. Хувлаа хааны зэрлэг гээд. Би чинь соёл урлагийг сургууль, кино урлагийн дэд сургуулийг төгсөөгүй шүү дээ. Би ч нь болохоор Монгол улсын хамгийн анхны хувийн хөвшилээс театрт орсон юм шүү дээ. Зохиомж гэдэг сургууль шүү дээ. Тий. Ахын зохиомж дэд сургууль төгссөн байхгүй юу? За. Тий. Хувийн сургууль. Тэгээд тэр сургуулийг төгсөөд яг драмын театрт ороод 1 жил ажиллачаад байж исэн чинь манай бас тэнгэрт байгаа захирал маань дууддаг байхгүй Цогтойр гэдэг оператор найруулагч. Тэгээд яваад очсон чинь энэ кино хийнэ. Хувлаа хааны зарлиг гэдэг. Одоо энэ газар нутаг усаа авч үлдэж байгаа. Гадных нь нөгөө зарахгүй гэсэн. Тийм. Тэгээд тэр кинонд намайг гол дүрдэн тоглуулдаг хөөх. Тий. Тэгээд тэрэн дээр би азар шот гол. Энэ кино урлагийн бүр хамгийн бас үнэн хилдэг. Үнэн тоглолдог бас жүжигчдийн нэг баг эцэг гэж хэлж болохоор дамжаагаатай бас нэг тайзан дээр биш нэг ингээ ширээн дээр суугаад өөдөөдөөсөө харж үг хэлэлцээд тухайн үед миний тэр үг хэлнэ гэж байх те тэр чин залуу жүжигч байсан. Тэрэн дээр бас гоё язтай байдаг. Гэтэ бас юу шууд гол дүрээс эхэлнэ гэдэг чинь бас хэрийн жүжигчтэй бас олдохгүй юм боломж те. Дамжаагаатай тэгэж ер нь бол юу яажсэн. Сүүлд бас би талбай дээр бас харж ирсэн. Таарч ирсэн. Яг энэ тэнд бол зөндөл таарчлаасан л да. Талбай дээр бол би таарахтай их удаан хамт байсан. Нэг юм баяр болж илүү энэ намтай холбоотой илүү юм нэг сонгуулийн ч юу вэ нэг тийм дээр үе те. Тэгэхэд юун дээр санд байж ирсэн. Миний хамгийн анхны кино гэвэл нөгөө Сүүлчийн хөхөөн дуу гэдэг нэртэй кино. Багнуурт зургийг авсан. Жүжигчин анхны одоо энэ Батхүү бид гурав тоглодог. Цэргээс ирдэг, Төмөрбаатарах тоглодог. Сүүлчийн хөхөөн дуу гэдэг. Тэр кинонд бас тоглож хамгийн анх. За. Тэр киног олж үзье. Тэгээд сонсож байгаа. Сүүлчийн хөхөөн дуу гэдэг. За хоёулаа түрүүний нөгөө нэг таны кино руу нэг хальт буцаад орчмор санагдаад байна. Галбангаа гэдэг. Тий. Тэн дээр одоо ингээд ах кинонд ингээд өөрөө жүжигчнэр маш олон жил явлаа. Театрын жүжигчнэр тий. Жүжигчин хүн бол юу их хэвээр жүжиглчээл дүрээ бүтээчээл яваад гэн бусад асуудал байдлыг яахгүй. Өөрөө киноны продюсер хийх энэ хоёрын хооронд хэр их зааг байна. Нэгдүгээр ангийн 9 сарын 1 болдог штэ. Тэгээ хүүхдүүд хичээлдээ очиад анги руу н оруулахаар цэцэрлэгээсээ нөгөө сургууль руу ороод ирсэн баахан уйлаа майлан болдог штэ. Яг л тийм юм бэ. Ах нь одоо тийм л мэдрэмж авч чинь яг үнэндээ. Би ч одоо 25 жил кино одоо энэ дэлгэцийн урлагт ингээл өөрөө тоглодог. Тэгэл байгаа л энэ гэж бодоодсэн чи би байгаагүй юм л. Яг үнэндээ. Тий. Тусдаа баг удирдах продюсерлж ингэж хийнэ гэдэг бол нэрээ. Киногоо бүр зүр хоосноос нэхлээл дэлгэцэнд гартал бүх юмд нь гүйж байна. Тэгэл хажуугаар нь самсараа гээл хажуугаар нь кино продюсер гээл
Би бас таныг одоо Самсарагийн хаагур кино ичээ 1-2 жилийн өмнө зураг мөргө авцсан болов уу гэж бодсон байхгүй. Өнгөрсөн жил 11 12 сард аваад тэгэл сая 2 сарын сүүлээр сар шин дуусаад 3 сард би жүжигээ нээгээл тэгээд жоохон 2 3 зураг үлдсэн байсан байна. Ерөнхийдөө нэг 3 сарын зураг авалт явсан байна тий. Сүүлийн үед бол кинонуудыг ингэдэг болсон л 4 хоногийн дотор 6 хоногийн дотор ч гэж ашиг тий. Харин тэгэхээр бас хөөрхөн 3 сарын хугацаанд хийсэн кино гэдэг чинь бас нэлээд олон хүний хүч хөдөлмөр цаг хугацаа хөрөнгө мөнгө шингэсэн кино болсон байх шүү. Ямар ч байсан тийм ээ. За хоёлаа одоо юу вэ нахаа? Манай нэг ганц нэг уламжлалт асуултууд бас байдیں۔ Тийм. Яриа нь яаж юм бэ? Бас хэлээрээ жоохон хөвгөлтэй байна уу, хөвгөлгүй байна уу, яаж юм? Би бүр ингэж нөгөө уйлдгартаа нөгөө яг энэ чинь нөгөө амар олон үздэг, олон дагагчтай ийм одоо том одоо подкаст чинь бас уйдгартай болгоч үл гэж санаа зовоод байгаа шүү. Юурээс уйдах завгүй ярьж байна хоёлаа. Уйдаад ирэхээр би ингэтэй яхаа басаа нэг юм жоохон дууга хурааж тий нэг асуулт бодод толгойд орж ирэхгүй. Тийм. Манай подкастын нэг асуулт байдیں۔ Тэр нь болохоор Монголын хамгийн underrated кино юу вэ гэдэг асуулт гэхгүй юу? Тэр нь болохоор дутуу үнэлэгдсэн кино. Дутуу үнэлэгдсэн? Тийм. Одоо сайн кино, саний үед маш сайн кино хангалттай хүмүүс үзэж чадаагүй. Үзэж чадаагүй тий. Юм уугаар аа. За тэр киноноо нэг л кино хэлэхэд болно хаа. За. Тийм. Өөрөө мэд та 2 3 ч байсан болно. Гэхдээ энд дээр орох юм болов орохгүй болов гэдгийг би бас мэдэхгүй шүү. За, би зүгээр хэлээд үзье. Би нөгөө дуртай киногоо л хэлж байгаа шүү. Би өөр энэ киног би болохоор за баг 10 гаруй үзсэн. Тэгээд энэ тэнд ингээ сууг ингээ эргүүлээ байж хаад гарч яхад нь би шууд цогсоогоол үздэг кино. Тэгээд энэ нөгөө юуны вишн дэр байхгүй лээ. Анх байсан. Тэгээ би бүр баярлаад ингээд үзээд байгаадсан баг. Нар сарны цаг. Нар сарны цаг. Тий, Монгол одоо улсын энэ эрүүгийн цагтаагийн алба тий, онц хүндийн одоо энэ Жамин Сингээ урандагийн амьдралаар намтарчилсан хийсэн. Манай боогийнх тоглосон шүү дээ. Тий. Яг над киног чинь бас нөгөө энэ хаусын зөргөө бас хэлж илээ. Тийм үү. Тийм. Тэгэхээр над киноч яг маргаангүй одоо хамгийн орох уу тийм юм да. Тийм. Дээрэс нь бас хүн болгоны үзсэн кино биш. Нөгөө талдаа бас хүн болгоны үзэх ёстой кино. Тий. Манай Төлзий ах хийсэн юм шүү дээ. Жиж Entertainment тий. Тийм. Нар сарны цаг. Тийм. Нар сарны цаг гэдэг сүүлд нөгөө нэг сая бас нэг Монгол ТV-ийн нөгөө одоттой бүжиглээ дээр бас тэрийг дуурайж хийж илээ. Нар сарны цаг дээр. Нар сарны цаг байсан. Нөгөө юу хийсэн бэлээ? Ээжтэй л. Биш юу биш ээ. Зүрхэн шимсүү. Тийм, зүрхэн шимсүү. Мөн ч хүлээсэн. Тийм, мөн ч хүлээсэн. Айгу андуурчлаа хаа. Уучлаарай. За, дараагийн асуулт бол хаа. Одоо ингэ нэг үндсэн асуултууд руу орж байгаа шээ. За, ойлголоо. Тийм. Ямар найруулагчийн одоо найруулагчтай хамтарч ажиллахыг юу хүсдэг вэ? Гэтэ өмнө хамтарч ажиллаж байгаагүй шүү хаа. Монголоос юм уу? Монголоос л юм шүү. Тийм, Монгол хаа. Би яг зүгээр мөрөөдлөө ярих гэж байгаа болоо гэж бодохгүй юу? Мөрөөдлөө ярьсан ч болно шүү дээ. Хоёулангийнхын ярианд зах хязгаар байхгүй. За, би ч одоо Тука ахтайгаа ажиллаа үзсэн, орхитсон хийдэг гам бол Гитлер ажиллаа үзсэн. Би Жамаатай ажиллаа үзсэн. Тэгээд Сингээтэй үзсэн. За ер нь бол одоо юу гэдэг нь тулгаатайгаа, жакетайгаа тий ингээл даймаа ер нь бол би ингээд мөөжиг тий мөнгө бүгднтэй нь одоо ингээд юус. Одоо ингээд яг одоо ингээд энэ тамираатай ч гэсэн одоо ингээд бүгднтэй нь ингээд бүрнэ гээл одоо манай даваазуул гээл этик гээл ер нь одоо ингээд гарч байгаа бүх ингээд нэрээ тийм биш үү. Үлзий ах мах гээл би одоо бүгднтэй нь л одоо ингээд хүслөө хатар ах гээл уучлаараас дуурс мартсан байвал их. Тэгээд одоо ингээд ажиллаад тунгууд би одоо ингээд ер нь боддог байхгүй юу. Одоо намайг нэг юм нэг тийм нэг туршиж үзэх найруулагчтай л би нэг ажиллаж үзмээр санагдаад байдаг. Шин залуу найруулагч. Шин залууч байна уу тийм мэдхгүй. Ер нь
нэг юм сэтгүүийн кино ч юм уу эсвэл ийм нэг юм жүжигчний уран чадвар нь ингээд нэг юм нэг оргил гармаар те. Нэг тийм дүр гаргасан гэдэг ч юм уу те. Тийм найруулагчтай ингээд нэг ажиллаж үзэх ингээд дотроо бодоол яваад. Гэхдээ энэ мөрөдөл бас биелэх байх л гэж бод. Биелэх байхаа. Тийм. Би одоо жишээлбэл санал болгох юм бол та цэгмэд найруулагчтай ажиллаж үзсэн үү? Үзсэн. Юу штэ Эрдэнэсийн харал штэ тий. Тийм штэ Эрдэнэсийн харал штэ. Авиагийн цэгмэд. Тий. Тэгвэл Джон Шипскинтэй л хамтарч ажиллах юм байна даахаа. Хинтээ? Джон Шипскин. За. Та Джон Шипскинийг үзгүй юу? Одоо нөгөө дой ахын хүүхэд штэ Эрдэнэ болгон гээд тэдний одоо Джон Шипскин гэдэг юм одоо юу гэдэг крүү бохгүй юу? Бүлэг. Тэгээд одоо сүүлийн үед энэ дооёхын бандыг ярьж байгаа үү тий. Аим шин кинонуудыг амар хийж ин. Гэтэ богино хэмжээний аим шин кинонууд одоо хийгээд байгаа байхгүй. Одоо ерөөхдөө танигдах явцтай шатандаа явж байгаа. Яаж хийгээд нэхэр хүмүүсээс нэг юм амар диалог багтай тэгэд яг нөгөө биеийн хилэмж нүдний тоглолт тий. Тэр талынхын юмнуудыг ин айгүй гаргаж ирж байна. Тэр дооёхын тэр нэг тоглоод идэг. Манай тэр нөгөө загварын өмсгч эмхтэй тоглоод идэг. Нэг 3 юм юу яваад идэг штэ. Харт өгөө мөгөө тоглоод идэг. Нэг нь Жамин Сингтэж найруулсан нөгөө тийм. Нэг 3 тийм 3 хэсгээс бүрдсэн нөгөө харт өгөө нөгөө далаатай нэг харал дээр байгаад идэг. Тэр чинь нэр нь юу лээ? Тэр чи тэр бол биш ба. Тэр чи Сингигийн хөлөө. Сингтэж найруулагч яах. 3 юм өөр юу та? Тийм. Джон Шипскиних бол амар дарк хаа. Дандаа 2 минутынх 5 минутын тэр тим минутыг хийж байгаа. Бэлчээр гээд нэг 3 юм трилог бас гаргасан. Тийм ерөөхдөө та үзэх юм бол тэр кастинг гэдэг амар бүрдүүлж илээ. Ер нь бол Игнат тэрийг нэр үзье. Цаадуулч ихтэй удахгүй бас богино хэмжээний кино мөн бүрийн хэмжээний дэлгэцэн бүтээл хийх юм шиг байлаа тийм. За тэгвэл дараагийн асуулт хаа. Ямар найруулагчийн гарт хамгийн их шүүсээ шахуулсан бэ? Нөгөө пэгэрээ дуудулдаг гэдэг шиг. Залууч байж. Туках Гитлер орхитц дээр өгөхгүй. Би чи өөрөө залуу хөөхөд нөгөө орхитц дээр тоглодог охин чинь жоохон хөөхөд байсан. Тэгэл тэрий чи нөгөө хүчин тэгээл нөгөө нэг дайрдаг майрдаг хэсэг ба штэ. Тэрэн дээр бол хүс цувсан да. Алуулсан уу? Гитлер Тукахыг би ингээд подкастт өрий гэж үзээд байдаг байхгүй юу? Хүн болгоно л амар хүн штэ л гэдэг. Яг юу н амар байгаа гэдэг. Би бас хам фильм штэ. Тий, хам манай хам бэ. Тий. Тэр бас эртнээс мэднэ л дээ би. Би ч өөрөө бас хүүхэд байсан. Тэгэл дараамын театраас ахуулаад Баатар найруулагчийн өрөөгөр ингээл орж ирдэг нэг л юм нэг шиг зүүцсэн юм нэг Гитлер Гестапогийн малгайтал. Тий, амар юм ийж. Тэгээд яг одоо ингээд тулн идэх ч юм уу, яг ингээд хажууд нь хамт байгаад ингээд юу байгаад ирэхээр бас зөөлөх үү шүү дээ. Тийм үү. Танд нэг хамгийн амар гэсэн найруулагч зөөлтүүд идэв юу гайхалах юм. Баатар найруулагч чичээс амар гэсэн болоо тэгээд та болохоор зөөлнө гэдэг. Би зөөлнө гэдэг. Гитлер Тукахыг болохоор хүн болгоо амар гэдэг. Тэг хамуулах чинь зөөлөх шүү дээ. Нэг өөрсдийнх нь үзэл бодол гэдэг ч юм өөрсдийнх нь энэ зүйлүүдээ одоо юу гэдэг жишээ нь би тэр хүмүүсийг бас тэгж бодоод байдаг байхгүй. Энэ ногоон өнгөтэй цэцгийг бас ягаанаар хардаг гэж магадгүй би бодоод байдаг. Тийм ээ тий. Ногоон модыг ягаанаар хардаг ч юм уу. Нэг цаанаасаа тийм авьяастай цаанаасаа юм нөгөө төрцөн одоо юм хүмүүсийг. Тэгээ тэр нөгөө ягаан ингээд одоо ингээд нэг аашлаад байгаа ч юм уу те тэр нь хүмүүс нэг ааштай хатуу гэж энгийн хүмүүстэй санагддаг ч юм уу. Гэтэ би мэдхгүй ч гэсэн би гэтэ Гитлер Тукахыг харахаар нэг л жирхмээр харагдсан шүү. Хасмас тавьсан. Байнгын гарт нь ингээд тавих тэгээ нэг юм инээж байгаа зураг ерөөсөө байхгүй дандаа нэг өмсгөө зангидсан. Тэгээ өөрөө ч гэсэн бас нэг юм зүүн царайтай тэгээд ямар сайндаа Гитлер Туках тэгэхээр чи нэр мөртнээ амар байгаа зү. Хизээ нэг өдөр бас ахыг ураад бас хамт ярилцаа суух баха. За одоо хоёул найруулагч ярьсных манай нэг уламжлалт асуултууд явж л байна хаа. За таны хувьд Монголын хамгийн шилдэг 5 найруулагч орчин цагийн. Орчин цагийн уу? Тийм. Найруулагч Балжин Нямгаа энэ төр орохгүй. Орчин цагийн гэдэг нь ерөнхийдөө 2000-аас хойш гэж хэлж болно. За
энэ бол одоо юу гэдгийг амархан чим шиг хэцүү юм шиг асуулт байхгүй яг үүндээ. Тийм болохоор би найз нөхөд гэдгийг хаяад ерөөс уран бүтээлийг л ярихаар шийдлээ. Тэгэхээр уран бүтээлээс нь би дамжуулаад тэр гэж л би орох гэдэг байгаа байхгүй. Тэ. Монголын одоо юу гэдгийг кино урлагийг одоо ингээд бас хөгжилд хүнтэй хөв нэмэр оруулж байгаа. Өөрийнхөө уран бүтээлээрээ шүү. Тэгээд гадна дотны бас гадагшаа дотогшоо одоо ингэж юу яаж байгаа учраас ах トゥ хоёрыг би бол нэг гэл авчи. Нийлүүлээд гэсэн үг шүү. Жамиа Сингэ хоёрыг. Нэг хүнээр авчи. За тийм дээ бас. Тий. Байж болох юм. Тий түүнээс нэгдүгээрт гээгүй. Би зүгээр 5-ыг л хэлж байгаа. Энэ дараауулаа тий дараалал байхгүй гэсэн. Тийм болохоор Жамиа Сингэ хоёрыг одоо би нэг хүнээр аваад ингээ оруулчихж байна гэсэн үг байхгүй. За 5-ын 1 гэсэн үг. Тий 5-ын 1 гэсэн үг байхгүй. За дараагийнх нь болохоор би халдсан тулгааг хэлнэ. Олон ангит кино гэдэг ч юм уу. Сөвдийн Баталга найруулагч гэж тулгааг. Та халдсан тулгаа гэдэг юм. Ярддаг юугаар ярьчихлаа. Халдсан тулгаа гэхээр танихгүй шүү дээ. Тулгаа Баталга найруулагчийг хэлж байгаа шүү. За Сөвдийн Баталга найруулагч. Тий. Бас хамгийн олон кино найруулсан шүү дээ цаг үед. Тий. Тэнд бол одоо ерөөсөө л тэр палааны тавих одоо юу гэдэг ерөөсөө л киног бол нэвт мэддэг юм байна. Манай. Тэр тусмаа олон ангид одоо ингэж хийж байгаа. Тийм болохоор Сөвдийн Баталгыг халдсан тулгаа найруулагч. За. Хэлчихье. Мундаг найруулагч тий. Найруулагч дээр бол. Тий. За дараагийнх нь болохоор мэдээж би Тамираг хэлнэ. Фантастик Тамираг. Ямар ийм зоригтой шийдлүүд, ямар одоо юу гэдгийг кино урлагт бас л одоо ийм уран бүтээлч, ийм найруулагч бол хэрэгтэй. Аимшигтэй ирч хүчтэй. Аимшигтэй ирч хүчтэй. Тэгээд мэдвч бас театрт хамт ажиллаж байсан шүү дээ бид нар чинь тий. Ерөн сайхан мужик штэ. Би бас өөрөө одоо юм гэдгийг цэргийн хүн болохоор ер нь тэр тал руугаа байдаг байхгүй юу? Хэлсэндээ хүрдэг гэдэг ч юм уу эр хүнд байх ёстой гэдэг шиг л миний дүүч юм бас авьяастай. Тийм болохоор би Тамираг ингээ оруулж байна. За Жамаа ингээд оруулсан. Тулгаа оруулсан. Жамаа гэднэр оруулсан. Яг би нөгөө онлайн гэдэг юунуудыг төлөөлөл болгож л ярьж байгаа байхгүй юу? Тий, одоо 2 хүн. Одоо сүүлийн үед одоо ингэж бас яг гарч ирж байгаа. Бас энэ кино урлагт одоо ингэ би бас залуучуудаас бас ингэж оруулмаар. Залуучуудаас. За. Тийм болохоор бас нэг 2 дүүгээ яг нэг ярихад би одоо юу яаж байгаа юм биш. Нэг хүн болгоод бас оруулмаар. Хоёулаа манай театрт, мөрөөдлийн театрт байсан. Хоёулаа мөрөөдлийн театраас одоо ингэ дальж игүүрээ ингэж ургаж гараад хоёулаа тусдаа бас ингэ хамтлаг. За нэг нь бол даваазуул юм байна. Даваазуул бүрний 2-ыг оруулах. Юу Чука болорч чулуунч юм байсан байхгүй юу? Тэгэхээр энэ 2 продакшны найруулагчийг оруулж байгаа. Болорч чулуунч найруулагч юм уу? Болорч чулуунч жүжигч юм байсан. Яг 2 найруулагч юм уу? Манай мөрөөдлийн театраас этик даваазуул гарч этикийг байгуулад болорч чулуун гарч өө аяг одоо хамт байгуулсан байхгүй юу? Тэр утгаараа энэ 2 продакшны 2 найруулагчийг л оруулчихж байна л гэж байгаа. Тэгээд 5 бүрдэж байна уу те. Энэ эритгтэй та нэг гэх хүмүүс нэг гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо нэг хүн. Одоо тэгээд одоо энэ дээрээ харин нөгөө чиний яриад байсан нөгөө энэ шин залуу гэдэг хэлсэн шүү дээ. Тэгвэл би уран бүтээл киног нь үзээгүй учраас би дараа нь чам руу уцаар яриач юм уу мессежээр яриад энийг оруулчих гэж хэлчихье заяа. 5-ын анхаарлын тэмдэгтээ үлдээч. За. Тэгвэл хоёлаа. Тэгээ би тэр 5 дахь хүнийг кино зах зээлийн базаа нэвтрүүлэх дээрээ оруулчихъя. За тэг. Хэмээхийн 5 дахь. Энэ мессеж чинь энэ байна шүү гэж чи миний мессежийг үзүүлчих. Тэгээ. За бас. Тэгээ хоёлаа 5 дахь анхаарлын тэмдэг болгоо үлдээч. Тэгээ. За тэгээд 5 найруулагчийг нэрлэлээ. Би гэтээ хин болорч чулуун дээр гайхал. Болорч чулуун бүрнийг ярьж байгаа шүү. Би эрхэн бүрнийг. Тий, эрхэн бүрэн. Тий. Бүрнээ даваазуул 2 байхгүй. Тий, эрхэн бүрэн чинь манай өвөө найруулагч. Эрхэн бүрэн юунд байсан юм уу тий? Мөрөөдлийн театр. Байгаагүй. Би нөгөө болорч чулууныг байсан болохоор нь зүгээр өвөөийг төлөөлүүлж болорч чулууныг ярьсан байхгүй. Тий, гэтээ эрхэн бүрэн л юм. Тий, эрхэн бүрэн гэж ярьж байгаа. Болорч чулуун бол ямар ч хамаа авахгүй шүү. Хамаагүй. Шилдэг найруулагчид ярьж байгаа шүү. Хамаагүй. Тий. Яа, толгой яргээ сая өөр. За.
Ахын хувьд одоо хүнд яг нэг мөрөөддөг дүр гэж байдаг шүү дээ. Магадгүй манайхан дандаа нөгөө түүхэн кино гэлдэг шүү дээ. Би таныг болохоор нөгөө бүх төрлийн кинонд яг ингээд тоглолцсон болохоор чинь магадгүй мөрөөдөлтөд хүрсэн ч байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ хүрээгүй ч юм билүү. Бүр яг та одоо таны карьер тий дуусахаас өмнө би ийм л кинонд тоглоно гэдэг тийм дүр. Би бол одоо юу гэдгийг мөрөөдөлтөд хүрэх хаач болоог байгаа миний хувьд. Би одоо ингээд сураал хүмүүстэй туршлага солилцоо сураал тэгэл ингээ одоо амьдарч яваа юм багхгүй. Тэгээд Монголынхаа кино урлагч одоо юу гэдгийг Солонгосын кино урлагийн одоо бас ингэж зах зухаас нөчүүхэн бас ингэж мэдрээд тэр Японы одоо Vivant гэл тэндээс бас өчүүхэн зүйл мэдрээл ингээл гадна дотны киночд ийм байдгийм бэ тийм байдгийм бэ гэл ингээл явж байгаа яг үнэндээ. Тийм болохоор яг мөрөөдөл гэвэл одоо яг үндэ гартаа тэр Оскар өрөх штэ. Жүжигчүүн болгоны мөрөөдөл. Тэгэхээр тийшээ л одоо ойртох гэсэн нэг тийм мөрөөдөлтөй байдаг миний хувьд. Мэдээж тэнд ойртохын тулд дүр хийх ёстой байд. Тэ? Тэгэхээр яг тэр гэж одоо оноох гэсэн юм дүр одоохонд алга. Одоо юу гэдгийг тайзных бол Ромео Жулиета гэдэг ч юм уу тийм бол одоо яг үндэ алга. Оногдсон дүрээл нэг юм тийшээл нэг зөвлүүлж л ажиллах юмсан гэсэн л бодолтой байдаг миний хувьд. Окей бас гоё хариулт шүү. Ерөнхийдөө тийм дүр гэхээс илүү одоо тэр кинонд л хамгийн сайнараа л байх юм сайн. Тэр кино өөрөө сайн байх юм бол тэр чин дээшээгээ цаашаа явчих нь шүү. Нэг одоо амар алдартай найруулагч ч юм уу нэг продюсер нь ингээл олоо харцдаг ч юм уу тийм болохоор тоглосон дүрүүд дээр дандаа л чанартай л байх хэрэгтэй л. Тийм үү эн чин юу вэ гээл одоо азар ингээ харагдчихвал одоо тэгэл аз үзтээ. Тийм штэ. Тийм тэгээ тоглохгүй очсон чинь нөгөө Дензел Вашингтон байж ивэл тэгэл. Тийм штэ. Бүр дуусна штэ. Гал гэдэг шиг нөгөө. Тийм. Гал савсараа тэр гал савж болсон штэ. Тэр нэрээ орчин үеийн юунууд нөр айгүй гоё те тэр юмрууд нь. Тийм. За, их майхын хувьд бол одоо хамгийн сүүлд үзээд сэтгэлд нэх гоё хүрсэн, сэтгэлээс гарахгүй бодогдоол нэг 2 3 хоног нэг юм үеиг явсан ямар кино вэ? Одоо сүүлд гэвэл одоо би чи нэг сараас хойш яг үндэ кино үзээгүй. Зурагт үзээгүй байхгүй юу? Нөгөө жүжигийн бэлтгэлгээл хажуугаар нь өөрөө кино зураг гэл тэгэл орой 10 11 12 гэж очиод тэгэл унтаал өглөө их тусаал ингээл гараа ингээл одоо тийм. Тэгэхээр ерөнхийдөө маш завгүй байсан. Тэгэхээр их л нөгөө одоо сүүлийн өнгөрсөн 4-5 сарын хугацаанд бол одоо үнэхээр завгүй байсан. Нөгөө шинэ жил гээл тэр үеэр нь зураг гээл тэгээ шинэ жил гээл он гараа шууд тоглолтын бэлтгэл гээл 2 сар 3 сар 4 сар гээл. Тийм л одоо яг үндэ бол завгүй л байла. Тийм болохоор одоо ингээд нэг хариулахгүй ячаар одоо бас яадаг юм бол гайгүй. Зүгээр хаа. Угаасаа үннээрээ л сайхан шүү дээ. Тийм одоо ойртостой үзэг. Тэгвэл одоо таны дуртай киноны жанр ер нь юу вэ? Би ямар ч юм нөгөө жанр одоо төрлийн тий одоо триллер ч юм уу аимшигч ч юм уу одоо юу гэдэг би нэг тийм нэг үнэн кино дуртай. Бүх юм нь яг юм нэг амьдрал дээр байгаа тийм нэг үнэн. Одоо жишээ нь аимшигаш гэвэл Conjuring гэл тий. Нэг 2 3 жанрлуу тий нэг юм бодит Conjuring гэдэг. Эд Лорен Варен гэд хоёр одоо нөгөө сүнс тий нөгөө сүнсний ангууч гэх юм уу? Демон хантер тий. Тийм тэр одоо аимшигаас одоо тиймэрхүү юм дуртай гэдэг ч юм. Яг л тийм нэг юм нэг амьдрал нэг үнэн гэх юм уу да. Нэг тийм үнэн кинод л илүү дуртай байдаг.
Монголын кино ер нь бол танихаар одоо яг ямар төвшөнд яваа вэ? Бид нар ер нь хизээ одоо Netflix жишээлбэл яг цэвэр Монгол кино орох бол. Монгол жүжигчдийн кино бол зөндөө байгаа шүү дээ. Жишээлбэл Барса, Амрах тэргээл тий. Би бол одоо юу гэдэг энийг их ойрхон гэж харддаг шүү дээ. Миний одоо бас нэг гэгээ мөрөөдлөж болно. Гэхдээ энэ миний л бодол. Яг гэвэл энэ манай энэ киночууд энэ уран бүтээлчд ер нь бол их ойрхон байгаа шүү. Оскартай, энэ Netflixтэй ер нь л их ойрхон нэг одоо юу гэдгийг нэг морд авчихлаа гэхэд л нэг тэр толгодын цагуур нэг нөхөр ингээл харагдаал буцаж ороод тий. Тэгэл харж ингэж зогсож байгаа буцаж ороод гэдэг ч юм уу тий. Ер нь их тийм ойрхон багт. Сүлд баага болгосон бол нилээн төхлөө. Нилээн ойртоод нааша ингэж гүүж ягаад ингэж ягаад одоо. Харин тийм. Тий. Бараг л жоохон гадны нөлөөтэй ч юм шиг бараг орч чадсангүй тийм болохоор тэгээд одоо юу гэдгийг би ч одоо 25 жил одоо ингээ болчлоо. Тэгээ өөрийгөө бол одоо юу гэдгийг хөгшин гэж бодохгүй байгаа. Тэгтэл 25 жил гэдэг чинь 25 жил шүү дээ. Тэгэхэд одоо энэ гарч ирж байгаа бас энэ залуу дүүнер бас мундаг сайн чадaltaа техникийн хувьд ч гэсэн тий энэ найруулга юуны хувьд ч гэсэн үзэж харж байгаа шиг залуучууд маань амар мундаг залуучууд гарч ирж байна. Тэгэхээр яг л эднэрээс л нөхдүүд л орондоо л гэж би боддог шүү дээ. Одоо тэгээ нөгөө нэг сүүлийн кино одоо сүүлийн продакшнууд гэдэг ч юм уу яг нөгөө хүн болгон яг өөр өөрийн хийх ажлаа хийдэг болчих тий. Хуучин нөгөө нэг хүн хэдин юмд хариуцдаг байсан гэж ярьдаг ус тий. Одоо эн чинь тэгээд бүх юм л засагдаал бүх юм л одоо ингээл яваад байна. Миний үе чи одоо юу гэдгийг би нөгөө Vivant дээр юу яасан шүү дээ. Заир гээд нөгөө дэлбэрдэг. Тэнд очих гээд Японд очиод зурганд ороод ингээ байж хахад нэг энд хүн ингээл намаа ингээ сэвэд байгаа байхгүй. Тэгээд нэг нь ингээ зоонтойг барьцсан ингээл. Тэг би болохоор нөгөө тийм санаа зовх төрлийн хүн байгаад байгаа байхгүй миний хувьд. Болон одоо тий зүгээр одоо баг ядарчлаа чи өөрөө ядарчлаа гэд. Эсрэгээрээ нөгөө хүн ажиллаа хийж байгаа юм байна. Тэгэхээр бүр ингэж амар юм хөгжсөн байгаа байхгүй. Гол нь нөгөө ингэдэг нь намайг сэрүүцүүлэх биш. Будцсан бодгийг хөлрөхгүйгээд л ингэж байгаа юм л та. Таныг одоо яг л тэр будцснаар ч л байлгах. Яг тэр будцснаар л байлгах гэж одоо ингэдэг ч. Тийм болохоор энэ юу бол одоо ойрхон баг. Би ч гэсэн бас ойрхон гэж боддог. Манай уран бүтээлчд өөрсдөө харин бид нар амар өрөвдөлтэй жижиг зах зээлтэй тэр нэг юм аа л одоо болчоосэй л гэж боддог шүү дээ. Юм бол бид нар жижиг зах зээлтэй гэх. Тэгээ бас нэг юм бас байгаад байдаг байхгүй. Ингээ хийчлээ ингэлээ тэгээ та нар л ойлгохгүй байна те. Үгүй байхгүй. Уламл дэвшиж уламл дээшлэхийг л бодох хэрэгтэй байхгүй. Яг хөө тэр алдаатай, оноотой, тэр сайн, муу, тэр зөндөө юм байгаа. Тэр болгон дээрээ л гоё алдааныхаа доор тэрийг ингэж тоосох шиг тавиал тэрийг гоё дээшээ гიშгэх юу болох хэвээр байхгүй. Шат болгох хэвээр байхгүй. Тэгэхгүй доошоо ингээд доошоо зууралтадах хэрэггүй шүү дээ. Тий. Сая одоо жишээлбэл манай подкастын нөгөө нэг одоо фэн дугаар болсон байхгүй яг үзэгчдийн дугаар болсон. Тэн дээр 15хан настай ингээ нэг нандаа гэж жоохон охин орж байгаа байхгүй юу. Тэр ингээ наадтай ингээ кино зах зээл ярьж шít Монголын кино зах зээл бол жижиг биш. Жижиг зах зээлтэй байсан бол ерөөхдөө ингэж амар их кино ингээ байн хийгдээд байхгүй. Зах зээл бол хөгжиж байгаа, тэлж байгаа. Тэгэд бид нар бол ерөнхийдөө гадагшаа гарах айгүй ойрхон байгаа гэж 15 настай жоохон охин. Ямар мундаг амар мундаг. Зүгээр 10 жилээс юу 12 жилээс сурагчд гэсэн үг үү? Тий, сурагч. Тийм жоохон охин энэ зах зээлийг харцсан биш түр. Тэгэхэд одоо манай том уран бүтээлчд те магадгүй кинонд 10 20 жил 30 жил чанагдсан хүмүүс бол бид нар жижиг зах зээлтэйгээ л гомдлоо суугаад цаг бол одоо биш те ер нь те. Биш. Тий нөгөө таны нөгөө байтаг богд дээр хилдэг шиг нөгөө одоо бол өхөж болохгүй цаг гэдэг шиг те. Одоо бол тийж гомдолж болохгүй цаг. Ерөөсөө шүүмж авах ёстой. Ерөөсөө бүх хэмийг илдгээр зөөлнөөр авч харин тэрийг би нөгөө хэлээд байгаас тоосго болгож л дээшээ шат болгох хэрэгтэй. Яг зөв. За хошуу урлагийн талаар одоо ахтайгаа нэг ирснийг ярина. Бас хошуу урлагт нэг хэсэг тий нэлээд хэдэн жил байсан. Тэгээ би мөрөөдлийн театрыг би хошуу урлаг гэж ерөөсө боддгоо шүү дээ.
ерөөхдөө нэг шоу драм гэдгээр Монголын анхны шоу драм. Тий. Манай мөрөөдлийн театр чинь 2011 онд байгуулагдсан. Тэгвэл байгуулахдаа нөгөө бас л тэр тухайн үед чинь бас нэг залуучууд гарч ирэхдээ дандаа залуу хүний хэлдэг үг штэ. Гой шинэлэг байя гэсэн. Тэгдэг үстэй тий. Гой шинэлэг шин ирч хүч дая гэсэн нэг тийм. Тэгээд бид нар чинь театраасаа гараад ирсэн. Тухайн үед хошин урлаг гэж бол зүгээр л амар мангас байсан байхгүй. Чин нөө X дүүц те өнгөд инээд ял маск гэл те. Айл завсраар нь орох юм би. Алтан шага бит хоёр. Театраас гараад ирсэн. Хаана орж айл завсраар нь орж од болж те тийм боломж байхгүй хгүй яг үнэндээ. Тэгээ бит хоёрын одоо 15 жилийн түүхтэй одоо манай мөрөөдлийн театрын одоо энэ ганц жанр болохоор бид нэр драмаас гарсан уу гарсан. Энэ зах зээл ошин урлагийн том зах зээл байгаа. Энэ хоёрыг нийлүүлж шоу драм гэдэг юм юу гаргах юм. Шин жанр. Энэ бол дэлхийд байхгүй. Ганцхан Монгол мөрөөдлийн театрын жанр байхгүй. Тэгээд энэ тэгээ бид нар хамтлагаач гэсэн продакшн гэж нэрлэегүй. Театр гэж нэрлсэн байхгүй. Тэгээд тэр жанраараа ингэж явсан. Тэр жанр одоо юу гэдгийг дундууранд гэдэг ч юм уу бас л нөгөө нэг олсоо алдна үстэй энэ чинь. Явж байгаа олсоо алдна, өөр олс барина гэдэг ч юм уу тий. Тэгэж явж явах одоо юу гэдгийг шоу тоглолтууд бол хийжсэн. 3-4 ч өнөө шоу тоглолт хийжсэн. Тэгээд мөрөөдлийн театр гэдэг нэр нь өөрөө гоё. Одоо нөгөө нэг би бол ингэж боддیں۔ Хардیں۔ Одоо төсөөлтийн гэх юм уу? Мөрөөдлийн баг гэдэг байдаг шүү дээ. NBA-д Dream Team. Тэндээс санааснаа. Тэнд дандаа хамгийн шилэгдэмлүүд нь мөрөөдлийн баг гэдэг шүү дээ. Тэрийг бас бодож үзэж байгаа юм шиг. Бид хоёрын хувьд одоо юу гэдгийг манай мөрөөдлийн театрын хувьд мөрөөдлийнхаа дүрд тоглох. Мөрөөдлийнхаа уран бүтээлийг хийх гэсэн нэг тийм хүсэл сонирхлоор мөрөөдлийн театр гэдэг өгч. Тэгээд яг шоу драмын чинь заяа чи яг самсараа гэл ойлгож байгаа. Инээд байна. Уянг байна тий. Драм байна. Ерөөсө самсараа чинь шоу драм байхгүй. Яг зөв тийм юм тий. Тэр чинь шоу драм гэдэг байхгүй юу? Тий. Гал. Тэр чинь шоу драм гэдэг байхгүй. Мөрөөдлийн театрын хувьд за яг энэ театрын салбар магадгүй хошин урлаг, драм одоо аль нь ч байлаа гэсэн мөрөөдлийн театрын хувьд хамгийн том өрсөлдөгч аль продакшн вэ? Нөгөө за одоо энэ түүхт энэ улсын драм эрдмийн театр гэдэг бол энэ одоо эцэг өвг аав театр гэдэг. Энэтэй бол одоо хэн ч ойртохгүй. Нэг хоёрт нь болохоор би нөгөө өрсөлдөгч гэдэг үгийг их гоё нэг уран бүтээлтэй би холбож бодмоор байна. Тийм болохоор манай хувийн театр, мөрөөдлийн театр Монгол улсад хамгийн удаан оршин тогтнож байгаа хувийн театр. Хувийн театр. Тий. 15 жилийн ойтойгоо одоо зоолох гэж байгаа. Одоо Орфей театр, Фро театр тий. Монгол театр гэд олон театрууд ингээд байгуулагдчих. Театрууд байгуулагдчих шүү. Тийм болохоор энэ одоо залуучуудын маань энэ дүүнер маань ерөөсө бүгд манай мөрөөдлийн театрын өрсөлдөгч. Гэхдээ уран бүтээлийн өрсөлдөгч нар. Өрсөлдөөн би байгаасаа гэж боддог байхгүй юу? Байх л бол аль тал нь сайн уран бүтээлийн чанар гарч ирнэ. Жүжигчдийн одоо юу гэдгийг тоглолт гарч ирнэ. Яа, ингэсэн байлээ гэхэд би чинь бас нэг юм бодноо доо. Тэгээд л эн чинь ерөөсөө л чанар байхгүй. Тийм болохоор энэ уран бүтээл өрсөлдөөн бол заавал байх ёстой гэж би боддог. Нөгөө тал тэгээ дандаа залуу цус байна тий. Тэгээ дандаа залуучууд тэгэл одоо би ч уг нь одоо ингэ уруудж байгаа байхгүй яг үндэ би физиологийн хувьд. Ингээл бүх юм ингээл цэнгэн дуусаад унтраал идэн одоо ингээ ерөнхийдөө ингэж л дандаа залуучууд ингээ гарч ирж байгаа. Мундаг. Окей, за тэгвэл хошин урлаг гэд байж та. За хошин урлаг бол эрх майхын бас салшгүй нэг хэсэг байсан тий. За хошин урлаг одоо хүмүүс юм болчих. Нэг хошин урлагийнхан
алайлагч нар салбартай нар тий. Энийг та ер нь бол яг яагаад ийм болсон гэж боддог вэ? Энэ бол штэ яг нэг нөгөө ярихад штэ нөгөө энэ өрсөлдөөн нь уран бүтээлийн өрсөлдөөн нь ингээд нэг замхарсан байхгүй яг үндэ. Одоо юу гэдгийг хуучин чинь одоо юу гэдгийг хошин урлагийн театр гээл те ийм нэг мууд сайн ч одоо юу гэдгийг нэг хүнээ ингээд толгойлуулчих. Тэгээд нөгөө Азтай Бадарчин гэдэг нь байхгүй болцсон. Бүгд өөр өөрийн хувьдаа ингээд таран бутарсан гэхүүдээ нэг овг аймагуд шиг. Тэгээд нэгтгэж зангидах гэдэг ч юм уу те тэр хүн байхгүй болчихгүй. Тэнгүүт нөгөө Тэнгүүд юусоо тэнд чинь хамаагүй хийгээл нөгөө өрс тим юу гэж байхгүй. Одоо юу гэх юм бэ нөгөө ах зах гэх юм уу одоо толгоо гэх юм уу те өдөрдөгч гэх юм уу. Миний бодол шүү. Тийм ээ тийм. Ер нь одоо нөгөө бүр нөгөө хар гөрөөр ирүүл хуучин чинь нөгөө яамны хяналтаар орж яаж те гэдэг шиг л баг. Тэр бол гэхдээ байх ёстой гэж би боддог. Энэ урлаг дунд. Энийний одоо харгааг нь одоо уучлаарай ахын яриаг нь таслаа. Энийний одоо нөгөө юу нь болохоор одоо энэ нөгөө бас нэг олон контентууд те нэртэй тэгэл олон одоо ийм юмнууд ч л ерөөсөө ийм хяналт юу байхгүй. Тэгээ яг нэгэн цагт бол хошин шог, хошин урлаг гэдэг юм бол бидний бүр хамгийн дуртай юм байсан шүү дээ. Тэгэхгүй яах. Тийм одоо яг ясам дээр би одоо ч гэсэн YouTube дээр ингээл хажуудаа заримдаа юм хийж байхдаа тавиал суучгаар надад амар гоё хантай байдаг хөхгүй. Тийм гоё хуучны гоё яахынхаа тийм гоё байсан. Тэгэд хүмүүс бас ингээд дургу болцсон энэ шалтгаан бас энэ би одоо энэ дээр нэг хүнтэй амар санал нийлдэг нь манай шагаах хөхгүй юу? Мөрөөдлийн театрын шагаах. Хүмүүс зүгээр л амар стресстэй байна. Харсан болгоно таалагдахгүй байгаад нь. Тэгээд тэрнийхэн хамгийн том байна. Ирэхэд хошин урлагийнхан болчихсон юм уу даа л гэж. Хамгийн хайртай байсан. Хамгийн хайртай байсан. Тий, хамгийн хайртай байсан. Тийм бах. Гэтэ хошин урлаг бол эргээд бас гоё болохыг үгүйсэхгүй тий. Одоо энэ харал та. Гоё болох жоох. Одоо энэ манай энэ стенд ап гэх үү. Одоо энэ манай энэ Бата, Содоо тий. Энэ хэдийн одоо энэ хийж байгаа энэ үйл ажил одоо энэ хэдийн маань одоо энэ стенд апууд бол би энийг бол хамгийн зөв гэж боддог байхгүй. Энэ бол хамгийн зөв байхгүй. Энэ жанр ингэж хөгжих ёстой. Бүр өшөөч. Би хүртэл дотроо бодож байгаа. Би нэг стенд ап хийгээд энэ хэдтэйгээ нэг гүйл яг үндэ штэ би чадах болов чадахгүй болов гэж үнэхээр айцтай байхгүй. Тэгэхээр миний чадахгүй юмыг хийгээд байгаа байхгүй. Тэ ямар амар маневр гаргаж чинь ямар амар импровизац хийж чинь тэ тэгээд аваацаа ямар амар мэдлж ийна тэ мундаг тэгээд бас нөгөө зохиолгүй шахуу яв. Мөртлөө хүмүүс ингээл чимээгүй болоход тэр хүн палг ин үстэй. Тэгэхэд чимээгүй болохгүйгээр тэднийг зөөр ингээл алгадаад амар мундаг. Тий. Stand up comedy бол гэхдээ ер нь бол хамгийн анхны одоо хошин урлагийн одоо салбар штэ. Ер нь бол тий ер нь одоо юу гэдгийг дэлхийн хамгийн анхны. Тий. Тэгээд одоо яг Монголд бол одоо яг жинхэнэ prime үе дээр явж тий. Хамгийн амар хөгжиж чинь магадгүй хүмүүс нөгөө хошин шогоосоо жоохон ингэсэн байгаа энэ үе дээр stand up гарч ирсэн бас зөв цагаа олсон юм шиг санагддаг тий. Маш зөв. Гэхдээ тий. Урлаг бол ер нь юу гэдгийг аль ч үед нөгөө сүнэн гэж байдаг юм л та. Жохон нөгөө дороотно гэх юм уу? Үзэгчгүй болно гэх юм уу те? Тим үзэгдлүүд бол байж болно. Эсвэл оргилдоо очдог ч юм уу. Сүнж алгуулж үгүй болдго юм бэл. Яг зөв. За. Ерөнхийдөө та бүхэн одоо подкастын маань цаг дуусах тийшээ хандж байна хаа. Тийм. Тэгээд бас уламжлалт болсон энэ үгэндээ аяга дуртай. Уламжлалт болсон нэг асуулт байдیں۔ Хүсвэл та хариулна. Тийм. Гэтэ манай үзэгчд бол энэ асуултын хариултыг хамгийн их хүлээдэг. Энэ юу вэ гэхээр Монголын орчин цагийн буюу 2000 оноос хойш Жиргчин Эрхэнбаяр гэдэг хүний хувьд хамгийн дуртай 5 монгол кино, хамгийн шит 5 кино. Хамгийн новшийн 5 кино.
Тий. 2000 оноос хойш тий. Хоош. Тэгэхээр нөө орчин цаг ингээд байгаа Тий байхгүй. орчин цаг. Нөө хуучны юм уу? Хуучныхыг бүр оруулахгүй юу яачих байгаа юм бэ тий. Зүг. За би хэлээ дөө одоо тэгээд нэвтрүүлгийн юугаар би 2000 онд чинь оюутан байсан. Тэгээ оюутан байж явах үеэс л хоош би бодох юм байна. Тэгин. Тэгэхээр би ямар киног одоо үзэх дуртай тухайн үед юу байлдан дагуулж исэн гэдээ би олон нөхцөл зүйлийг би бодож байгаа шүү. Тухайн үед байлдан дагуулж исэн, плед нь олдохгүй байсан гэдэг ч юм уу тий. Та гоо тайлбарлаад явж болно шүү. Болно харин тий. Боолын гэрээ. Топо хэлж байна шилдэгэ. Тий, нөгөө шилдэг таваа эхлээд ярьж хэлж байгаа шүү. За. Тий. Тухайн үед боолын гэрээний плед нь олдохгүйсэн театруудаар. Амар их дэндүү их сенсац тарьсан кино. Боолын гэрээ. Өөрөө очиод ингээд үзэхэд бас гой сонирхолтой гой кино. Байсан. Тухайн үед. Тийм болохоор би боолын гэрээг одоо энэ олон үзүүлэлтүүдээс одоо ингээд нөгөө тавд оруулж байгаа шүү. За. Боолын гэрээ маш гоё сонголттой шүү бас. Тий. Олон бас мундаг хүмүүс энд бас яг боолын гэрээг хэлж исэн. Зөв тий. За, хоёрт нь болохоор хоёр биш ээ зүгээр тавдаад оруулж байгаа. Юу яагаагүй. Нөгөө он цагийн үед би урдаасаа хөөх гээд нөгөө санахгүй байж магадгүй. Тэгээ санаанд орсон юунуудаа бас хэлжээ. Байтаг богд. Байтаг богд гэдэг киног би нэг зүйлийг л би мэдэрсэн байхгүй юу. Үзэгчд би нөгөө амар сонин хэлэх үү. Нээлтэн дээр би өөрийнхөө тоглосон киног үзэж чаддгүй шүү дээ. Тийм. Тий. Би өөр нь өөрийнхөө тоглосон киног тэр тусмаа нээлтэн дээр би үзэж чаддгүй. Тэгээд сэмээрхэн дараа нь ч юм уу одоо малгай залгаа ингэж байгаа ч юм уу нууцаар нөгөө кино театрт очиод яг үзэгчдийн дунд би үзэх дуртай байхгүй юу. Тэнд жинхэнэ нөгөө юм аваацсан байж идэх байхгүй. Үзэгчдэд яаж үрж ийн гэсэн тийм юм. Нээлт чинь бол арай худлаа шүү дээ. Тий яах вэ тий. Тэгээд их тогтлол дунд тэгээд юу. Цэцгэн дунд шүү дээ. Тэгээд би зүгээр л плед худалдаж авсан хүмүүс дунд ороод би хамгийн артлыг ингээ үзэж яхад байтаг богд дээр ингээд амар байсан. Бүр өөлж исэн. Тэгээд төгсгөлд нь бүр босч исэн. Зүгээр плед худалдаж авсан. Тийм болохоор би байтаг богдыг бол энэ тавд бол одоо гарцаагүй оруулах байхаа гэж. Би уучлаарай хаа байтаг богд дээр нэг хэлчихв. Би байтаг богд дээр бас яг төгсгөлд нь би босоод ингээд зүрхэн дээрээ гараад тавиад тэгээд яг ингээд төрийн дулаад болж би бас уйлжсэн. Амар гоё юусэн. Магадгүй би байтаг богд киногаар Тамираа найруулагчийг хамгийн их хүндэлдэг. Миний одоо Тамирагийн бүх кинонуудаас байтаг богд хамгийн туртай. Магадгүй 20 жилийн дараа 30 жилийн дараа Монголын алтан үеийн кино гэж яригдах кино байхгүй байтаг богд тий. Нөгөө нэг цагаан сар болгоол тий 10 20 жилийн дараа нөгөө одоо ингээл под магнаанууд, гурван магнаанууд гардаг шиг л байтаг богд бол тэгж үзэх кино. Одоо цэргийн баяраар одоо байнга гаргаж явах Тий, хэрэгтэй. харин тий. За. Яг зөв боолын гэрээ байтаг богд гоё сонголт биш байхаа. Тий. Тэгээд би болохоор орхитос нэгийг хэлнэ. Орхитос чинь 1 2 таа шүү дээ. Тийм. Орхитос би нэгийг хэлнэ. Яагаад би орхитос нэгийг хэлж байна вэ гэхлээр тэнд дүр бүтээсэн байхгүй юу? Манай болд эрдэнэх. Би нөгөө жүжигчдийн тоглолтын энэ орхитос дээр илүү хийв яалаа. Нөгөө тайлбар дээр хэлж байгаа. Тоглолтын дээр нь болж. Манай отгон цэцэг байна. Болд эрдэнэ гэдэгтэй мундаг одоо жүжигч юм биш шүү дээ. Тийм болохоор орхитос нэгийг би одоо ингэж оруулж. Жүжигч отгон цэцэг гэдэг хүн ч одоо тэр дүрээрээ л Монголын хамгийн амар эсрэг эмэгтэй одоо жүжигчин болчихсон шүү дээ тийхгүй яа тий. Тиймэрхүү кино байна. За тэгээд одоо байтаг богд ингэсэн нөгөө нар сарны цагаа энд хэлэхгүй лөө. Тэр чинь өөр асуултан дээр хэлсэн байгаа. Өөр асуултан дээр орцсон байгаа тий. Тэгээд энэ дээр би нөгөө юуны хувьд каскадергүй тоглосон жүжигчт нь. За. Каскадер орлон тоглогч болсон. Тэгээд
ийм график одоо яг тэр нь маш бага орсон. Ихэвчлэн ийм бодтой галан дунд жүжигчд тоглосон болохоор амар зориг шаардсан би халуун бороо. Яа. За. Бид ч өөрсдөө каскадергүй тоглосон шүү дээ. Яг тэр галан дунд. Яагаад гэвэл бүр найруулагчийн зүв байсан юм шиг лээ. Бүр ингэж мэдэрмээр санагдсан. Миний л хувьд бүр гал гэж яаж төөндгийг, яаж дэлбэрдгийг. Тэгээд тэр энэ хувц сунар нь ямар ийм хүнд юм өсөж гал руу ордгийг тий. Тэгээд ийм нөгөө энэ газе мазыга зүүгээд энэ баг магийн юм уу яхаараа хүн юу яаж амсгалдгийг. Гар нь мэдэрсэн. Тэгээд гал руу ороод гал унтраана гэж боддоо. Зураг эхлэхэд би тэр хувцсыг өмсөж ингэ босож чаддгүй шүү. Ингээд. Аль татаараа гэж. Тэгээд төгсгөл рүүгээ заяа. Өөрөө ингээд барыг өмдний дилемэл ингэж байгаа юм шиг. Тэгээд нэг бит суучдаг юм билээ. Инста гоё кино болсон юм шиг байна. Тийм болохоор энэ халуун бороог тий. Би бас оруулмаар байна. Нэр яаж юм их галтай киног ямар ч тийм VFX энэ байхгүй хийсэн юм болоо тий. Мөөгийнх надад бас хэлжсэн. Ахна киног чинь ер нь бол яг юм байглаар нь хийсэн шүү. Нөө байглаар нь гэдэг шиг тий яг зөв. Тий. Тийм кино шүү. За халуун бороо. Тий. За тэгээд одоо нэг кино үлдчихэж байгаа шүү дээ тий. Тэр кинон дээр би одоо юуг оруулнаа? Манай Эби ахын найруулсан, Дой ахын тоглосон нөгөө кино шүү дээ. Нөгөө охин уран гулгагч байж байгаад нэг хүчирхийлүүлжтэй шүү дээ. Яллагч. Яллагч. Тий. Яллагчийг оруулж байна. Яагаад гэвэл Баатара маань зургийг авсан Эби ахын одоо найруулж одоо ингэж хийсэн кино байхгүй. Тэн дээр би бас яг одоо миний бас нэг гоё үзэх дуртай жүжигчин байдаг. Дой ах. Би Дой ахынхаа тэр хэсгийг бас бүр ингээд гоё үзэх дуртай. Салганд ихтэй. Салгалал. Амар нэвширсэн тийм нэг ингээд ийм шаардсан. Юуны үнэр нь ингээд мэдрэгддэг шүү дээ. Шүсээ тэр айл руу оронгууд те. Тэр айл руу ингээд оронгууд яг тийм ийм нэвширсэн үнэр ингээд мэдрэгддэг. Тэгээ ахгүй өөрөө нөгөө нэг ингээд архийг харангуйтаа салгалал гэл нэг юм яг нэг архичин хүний дон тийм тарагддаг те. За ерөнхийдөө бол маш гоё ахыгаа бол үзэх дуртай. Дой ах угаасаа маш мундаг жүжигчин те. Манай подкастаар бас удахгүй орно. Ямар гоё юм. Би тэр Дой ахын бүр анх тамгаггүй төр гэж жүжиг үзчихсэн. Гэтэ би хамгийн анхны тамгаггүй төрийг ярьж байгаа шүү. Найдан дөрж найруулагчийн найруулсан. Одоо ардын жүжигчин Жамсран жавгасан. Тийм давгаах тоглосон. Тэр тамгаггүй төрийг би үзчихсэн байна. Тэгэхэд Дой ах бол тэрэн дээр бас л яг л энэ дүрээ бүтээж яг энэ дүрээ бүтээж тоглосон. Тэн дээр бол илүү залуу байсан Дой ах. Тийм. Агуу жүжигчээ. Бас мундаг жүжигчин нөгөө нэг хүмүүс магадгүй хошин урлагаар нь илүү мэддэг баг. Гэхдээ яг одоо драмын жүжиг дээрээс нь дэлгэцийн бүтээлд бол галзуу шүү дээ. Тэгэхгүй яах вэ? Мундаг жүжигч. За тэгээд ямар ч байсан хүмүүс нөгөө нэг одоо энэ шит 5 топ 5 бол хилж амжлаа. Тий, хилдэг нөгөө таны хилдэг кинонууд бол их нь бол бас хүмүүсийнхтэй айгуу тийм нийлж байна. Нийлдэггүй тий. Сүүлд орж ирсэн одоо халуун бороо энэ босдсон шүү дээ. Халуун бороо ягаад гэвэл сая 2 хоногийн өмнө нээлттэйсэн шүү дээ. Хэдэн хоногийн өмнө нээлттэйсэн шүү дээ. Тийм. За одоо ахаа манай нөгөө хамгийн хаард асуулт шүү дээ. Одоо манай босс левел гэхгүй одоо хамгийн сүүлийн үе. За. Тийм. Тэр нөгөө shit 5 кино маань. Одоо муу 5 кино л гэсэн үг шүү дээ тий. 2000 оноос хойш бүтсэн хамгийн муу 5 кино. Муу гэдэг нь хаа муу гэдгээрээ биш танд хамгийн муу санагдсан. Тий. Ер нь бол одоо юу гэдгийг муу кино гэж бол байхгүй л дээ. Би тэгж боддог шүү. Гэхдээ миний тайлбарыг эхлээд би эхлээд тайлбараа хэлчих. Дараа нь тэгээд киногод ягаа явчих. Мөнгө зараад сэтгэл зүрхэн зориулаад тий цаг цаваан зориулаад тэр чинь сайн ч байсан муу ч байсан тэр уран бүтээлийн төлөө жоохон ч ихсэн амьдрсан байгаа байхгүй. Тийм болохоор тэр найруулсан найруулагчтай болон бичсэн зохиолчтой тоглосон уран бүтээлчтэй тэр бол муу гэж хизээч хэлэхдэггүй. Тэр хүмүүст болохоор одоо тэр хүүхчиг л байгаа гэсэн үг. Тэгэхээр би одоо хүний хүүхдүүдийг л муулах гэж байна. Өшөөгөөрөө. Ийм нэг захиалагтай кино байсан баха. Би тгий санаад байна. Улс төр мөрийн юутай нэг холбоотой байгаад гэсэн. Гаан очрах хэтэр тоглолдог.
нэг янгар хатанд гарсан гэдэг нэг юм кино санаж гин үү? Санаж гин. Нэг маанаг нөхөр явсаар байгаад том дарга болчихдог хичээлээ. Гэхдээ тэр бол одоо захиалгын кино багтсан. Тэгээд тэр тоглолтынх нь мэтрүүлэг те ер нь нэг юм нэг таалагдах. Надад бас гарч исэн шүү ахаа шит тэр хүн хэлсэн бас. Энийг үү? Үнэхээр хогийн кино гэж хэлжлээ тэнийг. За дараагийнх нь болохоор нөгөө Чапиах эдрийн тоглолтог нөгөө хүзрийг 5 гар муушгийг 5 гар за тэр манай all time штэ хаа хамгийн олон дурддагдсан кино штэ. Тийм үү? Тий энэ подкастер хамгийн олон дурддагдсан кино. Тий. Гэтэ яг тэр одоо юу гэдгийг хүмүүсийн ч юм уу тэр уран бүтээлийн одоо санаа юу хэлэх гээд байгаа санаа бол би ойлгоогүй болно шүү дээ бас. Тий. За хоёр кино. За хитцээч үзээд хэдий аль хэсгээс нь ч үзээд ерөөсөө нэг ойлгодгүй кино баг. Ноён бондор тоглодог. За бондор эднэр нэг тоглоод шүү дээ галт хэрэгтэй. Нөгөө хөтлөгч бат заяа маяа тоглоо. Юу? Хулан өртөө. Ойлгохгүй ш. Би ч гэсэн ойлгох. Тийм үү? Ойлгохгүй. Тэрийг нь ойлгодог хүн байт юм болоо. Тэн дээр чинь нөгөө нэг найруулагчийн тухай залуу байсан Чингүү найруулагчийн кино байхгүй юу? Найруулагч залуу байсан болооч тэр нөгөө нэг оролцсон тоглосон жүжигчт нь хитрхи юмд нь оролцсон сурагтай байсан. За тийм л өртөө. Би бол ерөөсөө маш олон дурддагцсан. Тийм кинонууд за нэг хоёр кино хаа. Одоо нэг хоёр кино хэлнэ тийм ээ. Бас нэг юм кинонууд байдаг юм а тэрийг одоо бас кино гэх юм уу юу гэх юм нөгөө хүүхдүүд аваач хийцэн. Одоо юу гэдэг уг нэг тэр биш хүүхдүүд аваач тоглолцсон ч үлээ. За нэг тийм нэг кино байгаад идэх. Хоригдл. Уг нь одоо юу гэдэг насанд нь баймаар те. Тэгээд тэднийг тоглож байгаа хүүхдүүд нь ч гэж өөрсдөө нэг юм нэг жүжигчин болох гээд гэдэг ч юм уу нэг юм хийцэн нөгөө ямар ч байсан юм нэг насны нэг юм зөрүү нэг юм байгаадсан нэг кино байгаад. Юу л. За юу гэдэг кино бол нэр нь байтгаа ерөөсөө ямар ч юм орж ирэхгүй. Хүүхдүүд хоригдоод байдаг. Хоригдол болдог юм. Эрэгтэй колон, хүүхдийн колон гэх юм уу? Тийм үү, ямар кино юм бэ? За тэрийг олъё яхаа. За би нэрийг олоод доор тавь. Хүүхдийн колонтой гэж бүр хэлж байгаа шүү. Окей. Ста үзээгүй, сонсоогүй кино. Тэгээд нэг юм том сэдвүүд дуурах гад тий. Нэг юм яатсан тэр бол нэг юм таалагдчих. За ингээд дөрвийг хэлчихье да одоо. Тий. Та гэхдээ дөрвөн киногоо гой зөрөгтэй. Гой хэллээ. Сайхан хэллээ гэдэг шиг. Яг өөрчлөлтөө байдаг л да. Одоо нэг санаанд орж ирэхгүй байхгүй. Тий. Угаасаа хэдийгээр та уран бүтээлч жүжигчин хүн ч гэсэн та чинь нөгөө талаар бас үзэгч хүн шүү дээ. Тэгээд үзэгч хүн л юм чинь гээл кино үзэл гоё юм муухай юм гэдэг чинь хүний өөрийн дотроос төрж байгаа мэдрэмжтэй. Тэгэхээр би нөгөө нэг подкастта энэ орж байгаа уран бүтээлч дээрээ заавал ингээд нөгөө муу болсон кино хэлэлмэр санагдаад байдаг байхгүй. Яг бол манай тийм үзэгчийн хувьд яг бол манай энэ кино урлагийн энэ тогооныхын чи бүр тогоондоо бүр хэдэрхий орцсон ингээд нэг муу кино байдгүй юм шиг л юм амар яриад идэв. Тэгээ одоо энэ дээр ингээ хэлчихээр юу гэж бодох бол гээл тий. Тийм. Тэгэхээр эн чинь нөгөө нэг түрүүний хэлдэг шиг шүүмжлэх юм бол тэгэл үнэхээр муу үнэхээр тэр кино муу байгаад тэр мууг нь хэлэх юм бол эн чинь бас нэг хөгжлийн л явцсахгүй юу. Яг зөв. За өнөөдрийн шинэ дугаарын маань зочноор манай Мөрөөдлийн театрын захирал жүжигчин захирал биш шүү. Шагаахан захирал. Та байсан биз дээ. Та хоёр ингэ солигдсон юм уу? Ер нь тий би байсан. Гэтэ тэр чинь бүр анхандаа юм уу? Тий. За. Тэгээ би чадахгүй болонгуудаа өөрийнхөө албан тушаалыг шагаад өгчихгүй. За хинэн ч байсан хамаалаа зүгээр. Ямар ч байсан Эрхэм ахыг Мөрөөдлийн театрын Эрхэм баяр гэдгээр нь бид нар мэдэн драмын театрын Эрхэм баяр те хошуу урлагт байсан. За дэлгэцийн бүтээлд ялангуяа хамгийн олон одоо орчин цагт хамгийн олон дүр бүтээсэн.
За мэдгүй хүн байхгүй манай Эрх махыг. Тэгээд манай өнөөдрийн одоо подкастт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би бас Эрх махыгаа бүр ажил дээр нь очиж урьж исэн юм аа. Бас тэр бас их сонирхолтой байсан баг тий. Амар сонирхолтой. Тий, ерөнхийдөө энэ подкаст хэлснээс одоо өнөөдөр 28 дахь дугаар явж байна. 28 дугаарын турш би яг таныг ажил дээр ч очиж урьсан байдیں۔ Тийм үү? Тийм, таныг л ядж яхад нөгөө самсараа гээд амар завгүй би тантай уцаар яриад одоо би нэг өөрийгөө би аригуун байна гээд танаач үгүй ч үү. Тэгээд биер очсон бохгүй яхаа. За баярлалаа. Тийм, тэгээд урилгын маань хүлэн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Удахгүй нээлттэй их гэж байгаа кинонд нас амжилт хүсье. Тэгээд заавал үзнэ. Үзээд бас сэтгэлдээ би надад ямар санагдсан байна би мэдээж би угаасаа тийм л юм бичдэг хүн. Тэрийгээ бол бичнэ. Тийм, тэгээд өнөөдрийн яриа маань бол маш хурдан 2 цаг өнгөрлөө. Тэгээд айгүй гоё сонирхолтой гоё яриа хийсэн ахта баярлаа. Тэгээд за тэгээд би нөгөө түрүү Эрх махаас асуусан шүү дээ. Аха кофе уудгаа гэсэн. Тийм, тэгээ эхнэр нь их кофеийн дуртай гэсэн тий. Тэгээд манай одоо энэ нэвтрүүлгийн маань ивент тэгч Gourmet гэдэг компаниас юм гоё Segafredo гэдэг юм брендийн юм дээд зэрэглэлийн кофег та яа хоёлаа одоо жоохон хол соцсон болохоор эвгүй харагдаж магадгүй. Тийм, тэгээд манай Gourmet брэнд компани одоо энэ бас Brodies гэдэг юм гоё цай байгаа. За уучлаарай нэг гараараа хурж байгаа л энэ шах. За тэгээд энэ хамгийн дээд сортын юм Pago гэдэг юм жуус байгаа хаа. Тэгээд энэ жуусыг бас ахта билээ. Тийм, тэгээд энийг яг одоо нэг өгчээд гарахт нь олныг өгнө хаа. Тийм хөөхтүүдтэй. За тэгээд би таныг ирнэхээр чинь ганц хоёр пи уух гээд бэлдсэн ах маань даж машинтай явж таалаа. Тэгээд манай подкастын уламжлалын дагуу уламжлал гэдэг үг хийдэж гараад байгаа. За хаалтынхаа үгийг зочиндоо үлдээдэг байгаа хаа. Тийм үү. Ямар гоё юм бэ. Одоо нөгөө кино танах одоо юу гэдгийг аригун подкаст гэдэг одоо байгаа шүү дээ. Мэдээж өөрийн гэсэн нөгөө үзэгчтэй, өөрийн гэсэн одоо ийм өнгө төрхөө олцсон тий. Ингээд тэгээ би энийг бас ингэж боддог байхгүй юу. Таад маань миний дүүнэр маань битгий ингээд нэг подкаст маягийн хэмжээнд битгий бодороо. Яагаад вэ гэвэл та болон танаа хамт олон Монголын кино урлагт маш том үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Баярлалаа. Та нарын хэлсэн чинь кино урлагт хүрдэг болцсон. Сонсдог болцсон, нөлөөлдөг болцсон. Кино урлагийн салбарт шүү. Тийм болохоор энэ урлагийн төлөө одоо ингэ зүтгэж яваа тийм том хамт олон шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Подкаст хэмжээний хувьд биш. Яа гоё үг хэлвэ та. Стөх баярлалаа бас. За тэгээд өнөөдрийн дугаарын маань ивент тэгч Мөнх таатал компани. За ерөнхий ивент тэгч 88 Films. За мөн одоо Gourmet компани ивент тэгч. За тэгээд эрч хүчний ус Super Glucose ус одоо бидэнтэй хамт байлаа. Тэгээд ахта уран бүтээлийн амжилт, өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За маш баярлалаа.